Сайн байцгаана уу манайхаа. За Little Man podcast-ийн ээлжид нэгэн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаарт маань Positive Mongolians-ийн дүлгөө маань хүрэлцэн ирсэн байна. Подкастын ерөнхий ивент тэтгэгч Mild Cosmetic. Хамтрагч Бабуня цэцгийн дэлгүүр. Хай, сайн байна уу? Ирсэн баярлаа. Ирсэн баярлаа. За юу вэ? Сонин сайхан. Өө 50 тэгэл ажиллая гээл. Ингээл амьдрал гал гэж. Амьдрах гал үзээд сүүлд сэтгэл заслын цоврол контент хийгдэж байгаа. Тэгээ тэрний ажил дээр би бол нэг юун дээр нь арийнхын ажлууд дээр нь туслаад манай хүн болохоор ерөнхийдөө найруулад яг үнцэн ажлуудаа явж байгаа. Сая бас нэг аялаад ирсэн тий. Тий, сая 1 сарын сүүлээр дундуур яваад тэгээд 2 сар гаргаад 3 сар төгөлөө ирсэн. Тэгэл нөгөө аялж байгаа хүмүүсийг харахаар л сурагчдын амралтыг зээлээ. Сурагчдын амралтыг зээлээ гэж бодогдоо таа. Яг тэгж уруу татагддсан юм. Хэрвээ үзэж байгаа хүмүүс айхан бол хүүхдэн сургууль соёлд ороогүй те ийм нөгөө эрхчлөөтэй байхтнаас аялаарэ гэж хэлмээр. Тий, яг нөгөө араас нь тэгчгүүдээ ингэчүүдээ санаа зовлттой байхгүйгээр. Сая бол нөгөө яг аялах гэдгээс илүү нөгөө нэг одоо манай ээж, хатам ээжтэйгээ уулзах гэж явсан болохоор бидэд яг нэг зорилго нь бол аялах биш, гол нь л ээжтэйгээ уулзах гэж явсан. Тэгэл би чинь далигаал очиод тэгэл хамаатан садын игч мэгч гэдэг явж өгсөн тий. Тэрийг ч үзчих ирснийх, энийг ч үзчих тий. Тэг ямарсан сайхан байжгаад ээжтэйгээ сайхан турсамжтай юм өчүүдийг бүтээгээд тэгээрсэн. За тэгэхээр манай подкастыг нэр үзчихсэн үү? Үзчихсэн. Бээр нь үзээд уйлсан хиний нөө Ариг орсон дугаар дээр бас үзээд нилээ уйлсан. Өмнөөс нь бүр яа ингээ саяхан нөгөө ээж одоо болж исэн мэдрэмж нэр хөөх жоохон байхад ийм байсан штэ. Яг тэр мэдрэмжүүдийг аваад үтсэн. Хин дээр Амрагийн дугаарыг болохоор би Амрааг уйлаг байхад л би өмнөөс нь яг ингээ уйлгаал нөлмөс хилэнэлзээл үтсэн. Ямар ч маш сэтгэлийн хаттай маш хүчрэхэг тийм мондаг эмэгтэй байсан. Би тэгтээ анх удаага бас тэгж яг Амрагийн ингэж үзэл бодлыг нь сонсож байгаа байхгүй юу? Тийм. Тэгээс аяа сонирхолтой байсан. Тийм учраас одоо яана миний яриа юу болох ямар холион бандангууд. Би юу ярина гэдэг. Харин тий. Одоо яана гэх. За манай хамгийн одоо асуулт хамгийн ихний асуулт гэхээр ээж болох мэдрэмж. Ээж болоод яг одоо ээж болсны дараах мэдрэмж ямар байсан бэ? Хүүхдээ харсны дараах ч юм уу. Ер нь ингээл яг за би ингээ ээж боллоо доо гэсэн мэдрэмж ямар байсан? За миний анх ээж болсон гэхэлэр чи 18 19 настай амар жоохон бахта ээж болсон болохоор тэр тал дээр одоо тэр анхны ээж болсон мэдрэмж их маруухан яг үнийг хэлгээд өөрөө хүүхэд тэгээд хүүхэд чинь ингээд хүүхэдтэй болохоор ойлгодгүй юм билээ штэ ингээд сайн ухамсралтгүй. Гэтэ тухайн үед бол би бодохтой ингээд хүн эмэгтэй хүн хүүхдтэй болоод ингээд яг эмэгтэй хүн болд юм байна. Ээжийнхаа ингээд зовлон би ойлголоо энэ төргээл нэг тэрүүхэн дэнд 20 мөртэй хахта бодоол идэв гэсэн. Тэгээд сая сүлд яг 30 та хахта 2 дахь хүүхдээ төрүүлсэн чинь яг шал өөр юм ухаарал орж ирж байгаа байхгүй. Тэгээд би ч одоо тэр үедээ л жоохон өөрийгөө стенэр ээжигээ ойлголоо ухаарлаа гэдээсэн гүүн байна гэд. Тэгээ магадгүй нөгөө нэг насны юм ялгаатай тийм ухаарал орж ирсэн байх. Тэгээд би одоо яг энүүгээр юу хэлэх гээд байна гэхэлэр эмэгтэй хүн төрөх болгондоо өөр мэдрэмжийг авдсан юм байна. Өөр зүйлсийг ойлгодог юм байна. Тэгээд би одоо яана одоо үдсэн хүмүүстэй зарим нь таалагдахгүй ч магадгүй. Гэхдээ би энэ чинь миний л бодол юм чинь тий. Юу гэж бодсон бэ гэхээр эмэгтэй хүн хүүхэд төрүүлэхээрээ их хүн болдог, эмэгтэй хүн болдог гэж хүмүүс яриад байдаг. Миний бодлоор яг хүн болдог юм шиг санагдсан. Одоо яг хүнийг нэг ойлгох, хүлцэх, төвчих тэгээд нэг хүн болох одоо яг нэг гол юм суур чанарууд хүн эмэгтэй хүнд яг хүүхдээс ирдгийм байна. Бас гэр бүлээс ирдгийм байна гэдэг нэг юм сүлүүд ийм л боталтай болсон. Одоо 2 дахь удаага жоохон зайтай төрөөд тэгээ тэрний дараа ч бас тийм боталтай болсон. Ямар ч лээс нэг одоо нэг бусдыг ойлгох гэдэг зүйл одоо яг нэг хүүхэдтэй байгаад их дутуу байсан байгаа байхгүй юу? Хэрвээ би хүүхдгүйсэн бол бүр дутуу байхаас юм шиг надаас нэгдээд энийг л байлтрын нөгөө хүмүүс буруу ойлгочих үү дээ хараахан хүүхдтэй болоогоо хүнийг одоо буруу шаад юм шиг болчих үү дээ гэд 2 дахь хүүхдийгээ төрүүлсний дараа би хөөх 3
4 5 6 хүүхдийг төрүүлсэн ээж нар ямар их зүйлийг төвчээж ямар их зүйлийг ойлгож ямар их өөрийгөө хувааж одоо маш хичээх шаардлагатай тийм айгүй их одоо дарамт бол биш одоо ингээд нэг хичээх ёстой ийм хөдөлмөрлөх ёстой юм нөхцөл байдлууд бий болоод тэр олон хүүхдүүдийн өөр зан авируудыг төвчээх ойлгох дэмжих одоо ингээл өөрөөсөө байгаа нэг хүнээс гарч болох ингээл бүхий л одоо сайхан чанарууд муухай чанарууд хүртэл гарах л байх л да. Тэр яг энэ бүхэн ингээд гарч байгаа болохоор хүүхд 4 5 6 хүүхдтэй ээжүүд бол одоо илүү хүн шиг хүн байх юм болов гэдэг ийм зөв бодол орж ирсэн. Мэдгүй магадгүй зарим хүмүүсийнтэй бол санал нийлэхгүй л хэл та. Тэгээд би яг ер нь л хүн болно гэдэг чинь ингээд гэр бүл зохиогоод хүүхдтэй байгаад болоод энэ бүх процессыг ингээд гэр бүлийн хоёр бие биенийгээ төвчөө хүлцээ хүлэн зөвшөөрөг ойлгох маргалдах модох гэж явж идэл хүүхд болонгоо тэр хүүхдийг яагаад ч бид нар ууралж чадахгүй яагаад ч тэгвэл хүүхдээр дахиад нэг эмэгтэй хүнээс төвчээр ухаан гэж зөндөө юм шиг инхээр нөгөө нэг олон хүүхд төрүүлсэн ээж нарыг бүр ингээд бишрэх юм бодол төрж исэн. Тэгэхээр тийм л бодолтой байдаг та. Амар хэр. Надад бас нөгөө ээж болоод би бас өмнө дугаар дээр хэлжлээсээ ээж болоод юуг ойлгосон гэхээр одоо би амьдарч байгаа юм байна штэ. Би ерөөс өмнө амьдардггүйсэн байгаа. Зүгээр оршоол ингэ вэчдгээс байгаа. Тэгээ хүүхдтэй болсон чи амьдрал илүү утга учиртай санагдал нэг хүний төлөө өөрийгөө ингээл бүр золиослоход бэлэндээ тэгэж их хайрлал. Тэгээ эргээ тэрнээс нь хариу ирэхгүй ямар нэг юм ирэхгүй байхад ч ингээл жаргалтай л байхаар тийм болоо дээр нь энэ амьдрал юм байна. Тэгээл хүмүүс хүүхэд гаргаад амар ингээ аз жаргалтай байгаад идэх юм байна. Хүүхэд чи ерөөсөө бидрийг амьдрал сурах гэж амьдруулах гэж энэ амьдрал хөөе чи амьдраагүй одоо амьдр гэж хүүдэрээ айгүй ойлгоод тэгээ охин дээрээ бүр ойлгоод тэгээ бүр амьдрал ингээ зохиолаа. Тэгээл бас явж гэн. Тэгээ та хоёрын чи хувьд болохоор 2 хүүхэдтэй тэгээд насны зөрүү бас нэлээд хол. Тэгээ насны зөрүү ингээд хол байхаар ер нь ямар байдгийг ах トゥ хоёр ингээд насны зөрүү байхаар зарим хүмүүсээс ингээд хол байхаар дотн биш болчтой. Эсвэл зарим бас нөгөө илүү ингээ халамжлаад ингээ хайрлаад идэм байлээ гэд тэгээд яриад идэм билээ. Тэр нэрээсээ яг ямар аав ээж ямар гэр бүлийн орчноос шалтгаалаад хүн айл болгонд өөр байх л та. Яг манай гэр бүлийн соёл дотор яг юу тохиолдож байна вэ гэхээр насны зөрүү болон хүүсийн ялгаа. Одоо эрэгтэй эмэгтэй тэгээ хоорондоо өөр хол зайтай 12 жилийн зайтай болчихгоот нэг юу яд юм лээ. За мэдээж хоорондоо хол болчихж байгаа. Тэгээд мэдээж ахын дүүтэйгээ тоглохгүй шүү дээ. Тэгээд тоглоомных нь юу нэртэл сонирхлууд ингээд таг өөрөлөөд. Тэгээ яг ингээд дөнгөж ингээд хөлд ороод ярьж эхэлгээл юм жоохон байхад ах нь болохоор яг өсвөр насны эхэлжсэн учраас ингээд өрөөндөө ороо халгаачдаг. Хүмүүстэй ер нь юм ярихгүй шүү дээ. Ер нь яг нэг хэсэг тийм эморлийн үеийн энэ төр таарсан. Арай гэж нэг тэрийгээ даваад нэг гадагшаа ярьдаг болоо гараад ирсэн чинь манай охин чинь ингээд ухаан суугаад ах руугаа ингээд яг юу шиг одоо нэг ойрхон ингээл 2 3 насны ч юм уу 4 5 насны зүрхтэй бол ингээл хоорондоо нэг ингээл гутгалдаал тэгэл ингээл хэлгээцэлтэй хүүхдүүд явж идэв штэ. Тэнгүүд нөө манай охин чинь нэг тодорхой хэмжээний бусдаас хичих имэх одоо тийм мэдрэмжүүд ингээд суугаад эхэлсэн. Тэнгүүд яг тийм хүүхд чинь ингээд хичнээн өөрийнхөө дор зургаараа байсан ч гэсэн яг ах дээрээ ингээд ингэж болон болохгүй гин яг ингээл хэлснээр нь болохгүй өрөөнд орж иж болохгүй энэ төр яг тэр болохгүй гэн байдаг ч юм уу те. Өмнө нь бол ингээд хамаагүй ойлгохгүй байдаг гэсэн бол тэгээ би яг тэрийг харчаад манай хоёр хүүхдээ яг насны зүрх ингээд таарсан. Дээрээс нь нэг хүйс нүүр таарсан. Тэгээ дээрээс нь манай хүү чинь нөгөө нэг аав дээрээ их хвшлэн байгаал, наашаа нэг байгаал, аав дээрээ очиж байгаал. Одоо болохоор ингээд ирцэн ингээд бүр холдоол нааш цаашаа байх нь. Тэгээ одоо бол манай хүү өвөө дээрээ байгаа. Өвөө эмээ дээрээ өөрийнхөө сонголтоор одоо аавынхаа аав ээж дээрээ өвөө эмээ дээрээ байгаа. Тэнгүүд чинь нөгөө нэг хин манай баг болохоор яадаг вэ гэхээр одоо бол ахыгаа ингээ хүсэн мөрөөдсөн байдлаар байхгүйд нь ингээл амар их ярина. Миний ах надад хайртайтай ах минь удахгүй ирнэ тийм ээ. Яг эренгүүт нь гөлийгөөл нөгөө нэг яриадсан. Ингээ хоорондын юм улам ингээ холдоод идэм билээ. Тэгээ энийг ингээ харахлаараа за нэг л зүйлийг нэг ч юм уу хоёр ч юм мэдгүй нэг зүйл дээр л буруу байна. Энэ хүмүүжил дээр ч юм уу те эсвэл одоо мэдгүй миний л нэг юм алдаа нэг л юм байна да гэж би одоо хараад идэг байхгүй юу.
хичнээн хоёр талд ингээд байгаад байгаа хүүхэд байсан ч гэсэн хичнээн эрэгтэй ч гэсэн насны зүрхтэй ч гэсэн арай өөр ойр болгох боломж байсан л ах та тэрийг л би мэдээг өсгөж штэ гэж бодоод тэгээ одоо ингээд хүүдээ баян хэлээл нөгөө охиндоо болохоор агаа нь одоо тэгж гинэ агааны ингэж гинэ бэлэг өвлөхтэй мөхөр гэртээ эрэнгүүт нь бэлгийн мөхөр төгөөд дүүтэй бэлгэлчих гээд дунд нь ингээд менеж хийх гээд нойртуулах гал тэгээ улам ингээд татна болох гол одоо хүүхдүүдэд өнгөрөн штэ үгүй ойролцоон насны намайг нөхдөд энэ ирээл тоглонгууд жоохон дээшлгүүлээл ч юм уу те янз бүр болохоор ахаараа томроо те манай аах тэг ин манай аах ингэн гэл нэг юм яриад л те. Тэгэхээр яг нөгөө дагнагийн хувьдлахаар яг ийм айлын ганц шиг ингээд баг ингээд өсчихөж байгаа байхгүй тэгээд аав ээжийн анхаарал халамж 100% ирээл яадгүй л нөгөө ахад яг тэгж анхаарал хандуулах үе нь хизээний өнгөрцөн тэр чинь нөгөө өсвөр наснд ингээд явцсан тэнгүүл хүүхдүүдтэй харьцаан дээр ч юм уу бусадтай тоглох ийм юмн дээр би зүгээр ингээд асуучих айлын ганц хүүхд одоо айлын ганц биш гэсэн тийм өссөн болохоор тиймэрхүү хүүхдүүд асуудал үүсэж байна уу? Үтэл одоо сая цагаан сараар бас амар сайн ажиглалаа. Сая шивэдэд нөө хамаатнуудаараа бас очиод ойролцоон насны хүүхдүүдэд ингээд ажиглаа л гэсэн чинь манай охин бол гэнэ за илүү ирэх юм байна. Ирэх өсгсөн ирэх болцсон байна гэдгийг нь бол ингээ олж харлаа. Хоёрдугаар талаар бас амар өрөвдлөө. Одоо яагаад вэ гэхээр ингээд нэг дүүдээ ч юм уу нэг өөрийн талын одоо ингээд нэг эгчин ч юм уу ахын ч юм уу ингээд нэг хоёр насны ойрхон дээш ч юм уу доошо байсан бол ингээд хантай байх юм байна. Айлын хүүхдүүдийн амар хантай байгаа бие биентэйгээ ингээл бие биенийг нийлж хамгаалаа л тий. Тэр мөрнүүдийг ингээл харсан чинь манайх ингээл бүртэлцээл ингээл ганцаараа байж байгаа энэ хараад тэгээ ямарсандаа би ерөөсөө ингээд хоёр хүүхэд хүүтэй охинтой одоо ингээд болоодоо гэж бодоод идэгс ахгүй тэгэл хүмүүс намайг одоо 3 дахь хүүхэд хизээ мизээ ингээд тэгэхээр би ч нөгөө нэг хүүхдэд ингээд амар өндөр хариуцлага ингээд хэвээр би тэрийгэ чатаагүй тий. Том хүүдээ би хангалттай ингээд хайр ингээд хамаг өөрийгөө зориулж ингээд чатаагүй 6-7 жил шивэдэд орхио авцсан ингээл эндээ айгүй их ингээд нөө эмзэг байдаг учраас би дахиж 3 дахь нэг хүүхдийг эхний 2 хүүхд дээрээ хайраа хангалттай өгч өөрөөсөө ингээд тултал мэдрэмжийг аваагүй ижиж дахиж 3 дахь хүүхдийг төрүүлнэхлээр хэцүү санагдаад тэг би ерөөсөө дахиж хүүхдтэй болохгүй байгаа 2 хүүхдтэй тултал нь хайрлаад бага насны траума юм уу одоо ямар нэг гомдол юу байдаг бол би тэрний төлөө л өөрийгөө зориулъя гэж боддог байхгүй. Тэгсэн чинь сая цагаан сараар яг иймэрхүү нөхцөл байдлыг хараад анх удаага хөөх би ч одоо яг дахиад би хүүхд гаргах хэрэгтэй юм шиг юм мэдрэмж төрсөн. Ягаад тэгэхээр дахиад тэнцээ 5-6 настай одоо охин маань ганцаараа юм шиг мэдрэмжийг мэдэрч өсөх юм байна. Тэгэхээр ер нь холдох гээд байгаа юм биш үү гэд нэг тийм яарах юм шиг тийм мэдрэмжтэй. Ингээл хараад ирж байна. Тэсний араас нь нэг логик дэлгөө орж ирээд. Боддоор харин шүү гэдэг нөгөөдхөө бодоол тий. Ер нь тэгдэг хаа надаас сая цагаасаар би бодчихсон юмгүй. Тэгэл дон гэж орж ирсэн хэрэгжсэн. Жижид тэнийг юм ааши ингээд одоо болсон шүү дээ. Одоо жоохон өөрийгөө бод гээл нэг ингээд мөнхийн ингээд зөрчилтэй л яваад байгаа. Бас нөгөө би бас сүүлд нэг юм уншсан хгүй. Тэр нь болохоор хүүхэд ингээ ойролцоон насны одоо их дүүнэр ах дүү нартай ч юм ингээ байгаа өсгөлөөр нэг яг өөрийнхөө насандаа тэр хэрэндээ л ингээ тохирсон бэрхшээл өөрт нь уучраад одоо хоорондоо нэг юм булаацалтгсан жөө те муудалтгсан жөө ингээ нэг юм болонгууд тэнчэнээс тодорхой хэмжээний ингээ өөрийнхөө давж чадах үйц бэрхшээлтэй уучраад тэрийг даван туулаад ингээд одоо ах дүүнэр ингээ заримдаа ив найртай заримдаа түнжэнгүү энэ нөхцөл байдал өөрөө хүүхдэд ингээ сэтгэлийн хатыг ингээ тохирсон насанд нь тохирсон зүйлийг өгч идэг гэд уншсан хгүй. Тэгээд би яг тэрийг уншичаад нэр яг тийм санагдаад одоо жишээлбэл би ч ингээд ихчдөө дөрүүлээ өссөн. Тэгэл яг бид нар чинь нэрээ хоорондоо ястаа хүмүүсийн хэлдгээр алцаал гэсэн баггүй юу. Хувцаа булаацалтаал ингээл ерөөсөө ингээл бие юунтайгаа ингээл сайхан үедээ сайхан муудах үедээ цөм муудаал тэгээ баг маг болж хуваагдаад ингээд тэр чин тухайн үедээ хүүхдийн л хэмжээнд тохирсон юм бэрхшээл үсээд тэрийгээ даван туулаад ард нь ингээд би чадах юм байна гэдэг сэтгэлийн хат үсээд ч юм уу ингээ явсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нэг охиноо ингээ харангууд хүүгээ харангууд юу авах ёстой насандаа тэрийг аваагүй ганцаараа байсан. Энэ хоёулаа. Тэгээд тэр бэрхшээлийг ээж аав нь шийдэж өгдөг. Өмнөөс нь ингээ ганцаараа ингээд үүсэж байгаа бэрхшээл нээж аавын хооронд ч юм уу тэгээ цэцэрлэг нэг арай өөр ингээд дутуу юм шиг надад санагдаад тэгээ за энэ бас нэг тийм
бас жоохон буруу юм байна да гэдэг юм бодол төрөөд байна. Тэгээд нэг асуудал ч юм уу нэг хүнд асуудал тохиоллоо гэхэд амархан шантрахааргүй те. Тэр чи одоо нэлээд олон левелийг давцсан нөхөр явж штэ те. Тоглоомор их юм бол те. Энэ юу вэ? Энийг давна штэ ч гэдэг юм нэг арай хүчрхэг сэтгэл зүйтэй болох юм болов уу гэж би зүгээр хөвдөө ойлгосон гэж уншичаад. Та хоёр маань болохоор Шведэд байж байгаад ирсэн те. Тэнчмэс хөөрхөн олон жил болсон уу? Үгүй одоо нэг олон жил болоогүй юм билээ. Одоо бодоод нэг 6-7 жил болсон. Одоо 96 жил болсон байна шүү дээ. Ямар хурдан. Сая л ирж ийн гээл те. Шведээс ирсэн гээл би бас ингээд Шведэд байхад ингээд дагдаг байсан байхгүй. Тэгэл влогуудыг үзэл ингээд гадагшаа явмаар бас ингээд санагдал мэдрэмж төрөл. Тэгээд би нэг зүйл дээр айгүй их сонирхсан. Тэр юу вэ гэхээр Шведэд байж агаад хүүхдээ тэндээ тэгээд тэнцэнэ төрөөд тэгээ Монгол руу хүрээд ирсэн ш тий. Ой хүрээгүй байсан баг. Тэрийг би ингээд би чи ингээд Монголдо төрөө ингээд байж байгаа хүний хувьд яагаад Монголыг сонгосон юм бол гэж ингээд бодогдоод байгаа байхгүй надад. За нэгдүгээр талаараа ингээд одоо би яг энийг ярих тэнхэлтэй байгаа байхгүй юу? Яагаад гэвэл одоо нөгөө тухайд чи манай хүүхэд одоо 12 дэс юм болоо би дөнгөж төрчин 12 насны зэрэгтэй гэхэр чи. Тэгээд жирэмсэн байхдаа одоо тэр нэг гормоны өөрчлөлт ч юм уу одоо ингээд нэг өөрт мэдрэгтэй юм арай бага байсан юм шиг байна. Дөнгөж төрсний дараа ингээд нэг бие ингээд буцаж хэмд орох гэж юм уу одоо нэг юм зохицолтолгоо нэг үйл процесс нэг сонио өөрсөн юм шиг байна. Төрөх хүртлэх гайгүй байжсэн аа. Төрснийхаа дараа бүр ингээд эрчтэйгээр ингээд дотроос хүүгээс амар санаад. Би ерөөсөө л одоо тэнцээ ингээд те сайхан ингээд газар ингээд байлаач гээд одоо би ингээд нөө нэг зорьсон байр аавна гэж ярьжсэн те анх зорьж л ирсэн зориг биелчихэд яагаад энд ингэ суугаад байгаа юм те тэг хүүгээ тэнд ингэ л орчиод нөө хүүгээ авчрыг гэхэлэр нөө бичиг цаасан болохгүй байсан учраас тэгээд нэгэнт л ирч чадахгүй мэл одоо би ятсан дээр гэж бодоод нэгдүгээрт за ингээ хүү руугаа одоо ядаж өсвөр насныхаа хэсэг хугацаанд ч гэсэн хамт байхгүй л ингээл байгаа л тэндээ байгаад байгаа юм ингээ ойлгоод хоёрдугаар нэг том юм болохоор яг намайг төрөхөд манай ээж манай том ихч тэгээд дээдлээс хоёр дахь ихч манай нөгөө бага ихч маань бол Шведэд байдаг. Ингээ би гэрвэл хин эднэр маань ингээ бүгдөө гэрүүлээд байгаа ирсэн заяа. За ингээ оолцаа мэдгүй 10 хэдүүлээл ингээ автороо десант бууж байгаа Шведэд. За ингээд хүү манаас хамт ирсэн. Ингээд байсан чинь нөгөө нэг ажил гэр завсраараа влог хийвэл хийн. Гэтэ яг үндэ ингээ төвшөтөр баг хоёулахнаа л ингээ ажил гэр ингээ ийм нам жим амьдрал маань ингээ явжсэн чинь гинт ингээ бужигнаал яаж байгаа дөнгөж төрсэн шинэ хөвгт гараад ирж байгаа. Ингээл бүх юм зэрэгт ингээ давхцсан чинь миний нөгөө төрсний дараах ингээ оо гормоны өөрчлөлт байсан байж магадгүй. Бүгдд нь ингээд өөрийгөө төгс ингээд зориулах гэж хичээгээд яг төрөөл тэгэл хүн хүрээлэрэнгүүт би ингээд хөдөө энэ байгаагүй 6 жилээ одоо хайшин тэр байгаа нэг сард нөхөж өгөх гээд байгаа юм шиг те ингээд өстой би ерөөсө хүүгээ ингээд гомдоочих үедээ ингээд нялх руугаа ингээд ятл хүүмэн гомдчих үедээ одоо ерөөсө хүүмэн гэл ингээд яваад ээж авангууд ээжтэйгээс 7 жил байгаагүй ээжигээ ингээд баярлуулж чадаагүй одоо ястэ би ээжигээ ингээд явах ингээд өстой гэл нөгөө дөнгөж ирсэн нялх биетэй ээжиж ээч руугаа ингэж ягаал хүү руугаа ингээл тэнгүүдээ нөгөө нялх хамтны чинь бас ингээд сайхан өсгөөл те ингээл хайраа өгөөл мэдрүүлээл хөхүүлнэ ингэн хажуугаар нь төвшөг харангууд өрөвтөөд бужиг нэлцэн ингээл манаахан байгаад байгаа штэ яа тийм гадуур хэцүү өгч ингээл тийм те тэнцээ ингээл яг хэлснээр ингээл юмнууд хийгээл байгаал хөөх юм тэнгүүд нь яа нэ одоо нөгөө нэг хүүхдтэй болсны дараа ихтэй хүн ч гэсэн төрсний дараах хямралд ортын гинлээ гэ тий. Одоо энэ манаас амьдрал нь ингээд огцон өөрчлөгдсөн бас хямарж байгаа ах гэж дэл төвшөөрөө ингээл дээрээс нь ихч нартайгаа ингээл дөрүүлээ уулзсных юм бай. За ингээл тэр нэг сар бол миний хувь зүгээр ингээд би ёстой хамаг юм гараа шатаад дууссан нэг сар. Ингээд нэг сар нь өнгөрөөд би бүр ингээд дуусаад тэгээ эхнээсээ хүмүүс буцаад хөө маань ботсон, ихнэр маань ботсон, ээж үлдээд ээж яг явах төгсөн. Тэгэл ингээл би яг ингээл юм намжин болж эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь зүгээр хийж байгаа л уйлдаг. Ингээл зүгээр сууж байгаа л зүгээр ингээл Canon манай үзэл сууж байгаангууд ингээл нулимс ингээл урсаал бүр ихэр татаал уйлан заяа. Шалтгаан өөрөө мэдгүй өөрөө ингээ баг өөрөөсөө ичээд тэг ингээд зүгээр сууж байгаа амир игүү болоод байгаа ангууд нь ээж мэжээс ингээ холдож байгаад хүүхдээ хөлж байхдаа гэл уйлаад хөвгөлөд байгаа байхгүй. Тэгсэн чинь төвшөө орж ирээд хүүе чи яг юу болохгүй яацин. Би нөө шалтгаанаа хэлж мэдгүй байгаа болохоор төвшөөд ингэсэн юм а гэж хэлж чадахгүй. Тэгээд 2-р 3-р хэд удаагийн уйлалд ингээд
ийм тогтрохгүй байдлыг төвшөө хараад төвшөө би болохгүй байгаа мó эсвэл яац юу болох байгаа яац ийцээ бид л энэ тухайд одоо нөө хүмүүс боцсон учраас хүүгээс надаа эсвэл одоо ингээд нөгөө идтэй хангалттай өргө зориулж чадсангүй эрэхт наягтайхан байлгаж чадсангүй ч юм уу эндээ болоод тах шиг ингээд бодоод исэн. Тэгсэн чинь яг үндэ ингээд миний зүгээр төрсний дараах юм сэтгэл готрол тэр нөгөө нэг гармоны юм маань л явсан юм шиг байна. Ингээд би сүүл рүүгээ ингээд хүн амар сонь заяа. Би өстө ямар шалтгаангүй хас жаргалтай байх ёстой тийм нөхцөл байдалд хүн өхлийн тухай бодож эхэлт юм билээ. Зүгээр ингээд хүүхдээ хөлөө сууж исэн ч гэсэн хэрвээ би ингээд өгчүүл яах вэ? Яна одоо энэ жоохон хүүхд маань ингээл ээж нь байхгүй болчихвол яна одоо энэ охины маань хэн өсөх нөө хүн маань яна хэрэв намайг хүчил ээж яах бол амар тэнийг яг галзуу хүн шиг юм бодоод тэгээ ингээд тийм галзуу юм бодоод глаач хүн сүулдэ ингээ өөрөөсөө айгаад тэгээ би нөхөртөө энийг хэлсэн манай нөхөр ойлгохдгүй юу яриа солиод бүх юм ингээл зүгээр те ингээл амьдрал сайхан байх чи юу яриад байгаа ингээд тэгээ би ингээ сүулдэ ингээд тэрнээсээ болоод том шалтгаан байхгүй. Тэр шалтгаанаас бол нөхөртөөгөө хэрэлдээд. За ингээд үхтлээ хэрэлдээд сүулдэ болохоо тэгээ би тусламжийн утас руу задлгаад тэгээд тусламжийн утас тэр нь болохоор ингээд нэг төрсний дараах тэр нэг номон дээр байсан уцахгүй сэтгэл хэцүүс нэгдвэл залгаараа гэд. Тэгээд тэр нөлөө залгасан чинь надаас ингээд асуулт асуух гэж би асгарч л уйлаад. Тэгээ би ингээд надад үнэхээр тусламж би яг яахаа мэдэхгүй байна гэд. Нөө байгаа англи шивэд хамаг үгээ холбоод хэлж байгаа байхгүй. Тэгээд надад цаг өгөөд тэгээд чи ингээд 7 хоногийн дараа цаг өгөн чи хүлээж чадах уу тэрнээс наа дахиад өхлийн тухай бодох юм бол чи ингээд заавал буцаж залгаарай энэ төргээд тэгээд 7 хоногийн дараа би яг сэтгэл зүйчтэй очиж эхлээд тэгэл очисон ихний дуусталтан дээр ингээд тасралтгүй уйлаад тэр хүний салфетгийн дуустал уйлаад тэгээ одоо ингээд бодохоор тэгэж очисон нь хэр болсон юм би түвшээгс амар зоовоос яг тэр нэг хэдхэн сарын хугацаанд тэгээд яг Монгол руу 90 эртлээ тэр нөгөө нэг тусламжийг авч агаад тэгээ Монголд ирсэн. Тэгээд яг тэр үе маань таарсан учраас би сэтгэл амар ингээм тогтворгүйсэн учраас ерөөсөө би эх орондоо очих юм бол зүгэрлчих юм байна. Хүүхдтэй л очих юм бол зүгэрлж ээж хайжууд хүүхдээ хайжууд очих юм бол болчих юм байна. Ерөөсөө энэ хүний нутагт амар хэцүү юм байна. Ингээл яг юу мэдэх ингээл тавьчтаад тэгээ энэ хоёр нийлээд энэ хоёр проблем нийлээд Монгол руу амар хурдан шийдвэр гаргуулуулаад тэгэл ерөөсө төвшөөгсдөө яв тэг нэг ширүүлээ. Тэгээ яг тэр хугацаанд сэтгэл зүйчээс ингээд зөвлөгөө авч явах үед дээрдсэн үү ямар болсон? Дээрсэн. Тэгтээ нөө нэг тэр одоо юун дуусаагүйсэн хугацаанд яг хангалттай бүтэн дуусаагүй тэр одоо эмчилгээний юм болов тэр уулзалтанд дуусаагүй байхад нь би дундуур нэрээд явахаасаа өмнө сайн заавар зөвлөмж авч байгаа ирсэн. Ирээл ихний эдэн сар ч юм бол Монгол ингээл амар гоё байгаа штэ. Хаашаа чарсан ингээл Монгол хүмүүс тий. Тэгэл ээж мэж руугаа гүйжчээл тэгэл хүүтэйгээ хамт байгаа л ёо ингээл амар сайхан. Тэгэл явж байгаа л нөгөө нэг төрсний дараах яг юуны одоо тэр чинь яг би ингэж ойлгосон л доо сэтгэл зүй ингээ яриа авч зөвлөгөө аваад байгаа чинь болвол тэр ингээ униралцсан утасны бол ингээд гогцог нь гаргаж өгч байгаа. Гэхдээ утас гогцоорхоо болоогүй. Боёо миний би нөгөө л нэг юм одоо тогтворгүй юм байдалтай бол байсаар байсан. Одоо ингээд хичнээн гогцогийн тайлал учир начрыг олоод ойлгуулаад тий би өөрөө ухаарал би өстэй сайхан бичлээ гэж бодсон хэсэг хугацааны дараа дахиад бүх юм ингээл базаад хайцсан юм шиг ингээл хэцүүснэ гэдэл тэр байдал бол үргэлжилсээр хагаад эцэст нь хөх маань боглораад тэгээ идээлээд бремэр болоод тэгээ тэрнийхаа дараа би ухаж судалж уншсаар хагаад ерөөсө сэтгэл санаагаар хямраа тий ингээл ийм сэтгэл санааг тогтворгүй төрсний дараах энэ бүх зүйлсээс хамаарч ингээд одоо хөх хүртэл ингээл зангирсан байгаа байхгүй хамаг болчихно ингээд зангираад тэгээд за ерөөсөө маш тайван байх хэрэгтэй юм байна. Тэгээд юу яах хэрэгтэй. Сэтгэл санаагаа маш тайван байх хэрэгтэй. Би л одоо энийг менеж хийхгүй бол одоо ингээд хүнээс тусламж авлаа гэд яг ингээд нааталт нь зэгцэлж байгаа бол цаана ингээд нөгөө би физиологийн тэр асуудал байгаад очиж би л өөрөө учрыг нь олъё гэд. Тэгэл тэрнээс хойш би нэм сэтгэл судлалын салбарын юмнуудыг амар сонирхоод тэр чиглэлийн контент гээл ном уншаал ингээл авцсахгүй. Ийм учиртай. Тэгэхээр яг сэтгэл готрал гэж байдаг. Даван туулга нь бас хүн хүнд өөр байх те. Тэр нь сэтгэл готралтай их учирж юм да. Эмэгтэйчүүд бид нар нэрээ амьдрах гэж те. Хүмүүс намайг нэг яаж турсан юм бол гэдэг байхгүй юу? Би одоо байгаагаас нэг
за нэг 7 ил ч юм уу одоо 8 ил ч юм уу илүү байсан. Тэгээд одоо нэг тураад нэг 2 жил орчим болж байгаа юм уу? Тэгээд юуны турсан шилтгаанд бас л юм сэтгэл готролын асуудлаас. Тийм. Одоо төрөлтийн дараах нь уучраад өнгөрөөд дуусаад одоо ингээд цаашдаа ингээд асуудалгүй болов гэсэн чинь дахиад хаалга төгшөөл ороод ирчих жоохгүй тий. Аха чи гэдэг. Тэгэл тэр хоёр дахь дээрээ гэж солих чинь нөгөө чи. За яг тэр сэтгэл готролын асуудал бол тэг хүүхд мөхтдээ бол хамааралгүйгээр харин тгийж бас готрдаг юм байлээ тий. Зүгээр одоо амьдралаас болоод гэх юм уу? Одоо эмэгтэй өөрөө өөрийнх нь одоо амьдралыг харах өнцөг. Тэгээд өөрийнх нь одоо тухайн энэ сэтгэл зүйн байдал өнцөг тэр юмнаас шалтгаалаад тэгээ орсон юм шиг юм бэ. Гэхдээ одоо Дэний минус ярмээргүй байна. Тэгээд юу яасан тэрнээсээ болоод цөм тураад. За. Тэгээд яасан бэ гэсэн чи хоолж ингээд ойдох сонирхолгүй. Тэгээ бүр юу яагаад хүмүүстэй харилцах юм өсөлг болчтой юм лээ. Тэгээд би ер нь ингээ өөрийгөө анзаараад тахад би маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй юм байхгүй юу. Амар манай аавын талынхан ингээд юм ингээ ярихдаа бараг жүжигчилсэн кино жүжигч ингэж ярьдаг хүмүүс. Тэр тэгсэн чинь ингээд би бас яг тийм төрлийн хүн. Тэгээ маш их ингээ сэтгэл хөдөлгөөнтэй байдаг учраас би өөрийнхөө сэтгэл хөдөлгөөнийг барьж л сурахгүй бол амархан готрон, амархан баярлна гэдэг амар тогтворгүй. Тийм учраас ингээ яг өөрийнхөө сэтгэлийн хөдлөлийг барьж авахгүй болвол тэгэл нэг гонсоогоол тусламж байхгүйгээр ингээ яваалах юм бол ингээ өөрийгөө удирдахгүй бол альтруу танай хичээл хэлдэг өгч ямар гоё үгүй. Өөрийгөө удирдахгүй бол ингээ далигаал тэр чигтээ ингээ унаа явчихаар тийм төрлийн хүн юм бэ лээ. Тэгээ би одоо өөрийгөө ингээ ойлгож аваад за би л өөрөө энийгээ ингээ гартаа авахгүй бол насан туршдаа ингээл миний сэтгэл санааг хинийгээ удирдаал хэдэн хүмүүс комент хичээл чи тийм штэ чи ийм штэ ингэсэн штэ гэлтэй өнгө тэрэнд ингээл унаал ч юм уу. Эсвэл ингээл хүмүүс магтаж оромжлохоор нисээл ч юм уу те. Ийм байдалд байхгүйгээр өөрийгөө л би яг менежж сурах хэрэгтэй гэд сүүлийн 2 жил ингээд өөр дээрээ л ажиллах гэж хичээгээл философи номнууд уншүүлээ сэтгэл зүйн янз бүрийн дасгал хийлээ тэгээ ингээд явсаар хагаад одоо ингээд миний ойлгосон юм яг танаа ягчиж альтрооны хэлсэн зүйл үнэхээр гоё юм байна. Яг байнга талархах хэрэгтэй. Яг энэ дасгал ажлуудыг нь бас хийжсэн. Тэгээд одоо ерөөсөө нэг зүйлийг амар сайн ойлгосон нь хүн болгонд сэтгэл зүйн юм асуудал угаасаа үүсдэг юм байна. Амьдралын мөчлөг үйл явдал те наас одоо ингээл амьдрал чинь баялаг штэ юу ч тохиолдож магадгүй ганцхан хүүхдээ юм биш те гэр бүлийн эсвэл ойр татны хүмүүс өөд болох те одоо амжилттай явсан ажлаа алдах ч юм уу те эсвэл хүнд гүтгүүлэх ч гэдэг юм юу ч тохиолдож магадгүй ш. Тэгээд тэр болгонд бид нар яг өөрсдийнхээ сэтгэл зүйг яг ингээд хариуцж хянаж тогтвортой байхын төлөө хичээх тэрний төлөө судлах үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг бол ойлгосон. Хоёрдугаарт нь болохоор юу гэдэг юм бэ? Одоо ийм юунуудыг би сая яг ярих гэсэн юм маань гараа явчлаа. Ороод ирээ. Тэгж чагаад ирэхээр нэг ийшээ нэг утас хараад гараа явчлаа болорсон. Гараа явчлаа. Амар жохол юм ярих гэсэн чи тий. Тэгэл санахаараа яри тий. Тэгээ нэг ийм штэ та төвшөөдөлгөөн гэл одоо мэдгүй хүнж байхгүй төвшөөдөлгөөгийн хосын жар гэл те энэ хосын жараар бас ингээд айгүй олон гэр бүлд өгөх юм аач бас өгсөн байх гэж би хардیں۔ Тэр контент бол айгүй гоё контент байсан. Яг Монголд бол яг тийм контентын хувьд анхдагч штэ. Яг ингээд хосоороо суугаалтай юм байдаг, тийм байдаг. Ер нь хосын амьдралд тэр контентоор нөгөө асуудалгүй хосууд гэж байхгүй маа гэл айгу ярьжсэн. Тэгэхээр хоёрын хувьд хосын жор контентоос одоо ингээд амьдралдаа хэрэгжүүлж авсан ч юм уу тийм юм байгаа юу. Одоо зөндөө байх штеп. Зөндөө олон хастай болцсон тий. Одоо чи жишээлбэл ингээд зочинтой ингээд уулзахаар айл болгоны хүн болгоны арт юм түүх байгаа. Хүн болгон өөр ингэсэн онцлогтой, ялгаралтай. Тэгээд тэр хүнээс авах юм нь юу вэ? Гээх юм нь юу вэ гэл ингээ хардаг штэ тий. Хүнтэй ярилцаа сууж захтаа энэ хүний энэ чанараас нь суралцмаар юм байна гэл энэ хүний энэ нь бол ингэдэг юм байна. Нэг юм уу да гэл ингээл байнга шинжээ сууж байгаа штэ. Тэгэхээр яг тэрэн шиг нөгөө хос хүмүүстэй ярилцаж захтаа инхээр нөхрөө айгүй их ингэж хүндэлдэг юм байна. Энэ чанар надад байдгүй юм байна. Инхээр ингээ нэг доош нь хийж харьцдаг юм байна. Энэ чанар чи хүнд их ийм харагдсан байх шүү. Тэгээ нөхөр нь ингээд бантж байгаа юм ч юм уу ихнэр нэг байдалд орж байгаа энэ трийг хараад инхээр
эрэгтэй хүн одоо нөхрөн дургүй байдгийн байна. За эмэгтэй хүн ийм дуртай нөгөө нэг өөдөөс ингээ ярилцж байгаа хүмүүсээ л шинжээл суугаад байгаа штэ. За тэгэл ярьсан нөгөө нэг одоо гэр бүлийнхэн стори түүх мөхийг ингээ сонсож байгаагууд за ингэх би тэнцэнс нэг юм нэг ойлгож авсан. Тэр нь болохоор нөгөө яах тусам хосууд хамтдаа нэг бэрхшээлтэй асуудал те одоо хэцүү зүйл тохиолдох тусам илүү одоо бэхждэг юм байна л гэж би яг тэндээс нэг ойлгож ирсэн. Тохиолдсон бэрхшээл нь бага бах тусмаа одоо хоорондын харилцаа нь бат бөх чанар нь хэврэг юм шиг санагдсан. Одоо хамтдаа нэг хэцүү зүйлийн ард ингээ гараад туулаад гарсан хүмүүсийн нүд ярьж байгаа тэр нөгөө бие биентэйгээ харилцаж байгаа харилцаа тий ингээд тэр ярьж байгаа зүйлийг ихтгэл үнэмшилтэй ярьж байгаа энэ төр ингээд шал өөр эс аахгүй. Тэгээд тэрийг анзаарчаад би төвшөө яг хүмүүс ер нь хамтдаа байгаа л ингээд асуудлуудыг тий туулах тусмаа хоорондоо бие бинийгээ илүү үнэлдэг болчтой юм болов энэ гэр бүл болоо хизээч салахааргүй л одоо юм бат бөх гэр бүл гэнгээ яг үнэхээр ялгардаг юм байлаа гэдэг. Тэгээ яг л ярьж байгаа ингээд бичлэгт чинь зарим хэсгээ ярьчаал уйлчаал ч юм араас нь за миний энэ хэсгийг хасчаарай. Одоо дараа нь юм асуудал болно. Энэ юу шалт юм ярьчлаа энэ ч гээл юм уу те. Тэгээ ингээд зарим хэсгийг хасаал эсвэл зарим нь бол орцсон гэл янз. Тэгээ тэнцэн сарахта хамгийн хайр хүрэгжсэн тэр гэр бүлийн нэг ярианаас бүр хүчтэй ингэж мэдэрч орчихсон. Тэгэхээр тэндээс бас хоосонгүй. Тэндээс тэгээд дараа нь ингээ өргөжлүүлээд за амьдарч байгаа гэр бүлүүд ингэж ярьд юм байна. Тэгвэл одоо тэг гэр бүл болгон л тэгвэл ингээ асуудалтай байдаг юм байна. Асуудлаа даван тулах гал хичээд юм байна. Асралтай үед нь юм байд юм байна. Тэгвэл одоо яг энийг өөр хин ярих юм бэ? За битээш бол одоо яриад тах туршлага юм байхгүй. За нэг л хүн ингээл өөртөө амьдралыг яриалаа гэж байхгүй шүү дээ. Өөр хин ярих мэдээч мэрэгжлийн хүмүүс. Мэдээж мэрэгжлийн сэтгэл зүйч хүмүүс. Тэгээ бид нар сэтгэл зүйч хүмүүстэй хамтарч нэлээд удаан гэр бүлийн одоо контентууд, кино гэх мэтлийн хийгээд одоо хамгийн одоогийн явж байгаа хувилбар маань сэтгэл зүйчээс сэтгэл засалч гэдэг хүмүүстэй хүнтэй ажиллаж байгаа. Тэгээд нэгсэндээ бид нар ил харагдж байгаа одоо харагдсан нь бол үйлдэл нь заяа. Гэхдээ тэр үйлдэлийг яагаад хийсэн бэ гэд уг шалтгаан нэг юм байгаа да. Одоо жишээл гэр бүл дээр нэг юм асуудал үүслээ гэхэд тэр үүссэн асуудал бол зүгээр одоо гадна байдал нь харагдаж байгаа биднэрт харагдаж байгаа. Гэхдээ тэр асуудал одоо нэг жишээ авчи. Хоёр гэр бүл хэрэлдээд нөхөр нь их нартай гар хүрчихжээ. Энэ бол зүгээр илэрлэл нь яг жинхэнэ асуудал нь гар хүрч зодсон биш. За. Тэр гар хүрэх хүртэл өмнө нь тохиолдсон тэр хоёрыг тийм хэмжээнд хүртэл асаасан үйл явдал нь юу вэ? Тэр шалтгаан нь юу вэ? Энийг л бид нар оолж ингээ харах хэрэгтэй байна гэж би бодоод байдаг байхгүй юу? Одоо сүүлийн тэгж. Тэг яа л бид нар өмнө нь ингээ зөндөө олон контентуудыг дандаа гадны хэлбэр буюу харагдж байгаа байдалд зориул зөндөө ингээд энэ асуудлыг яаж шийдвүү яах вэ гэх хүмүүстэй ийм контентууд хийж агаад дараа нь одоо ингээ авширч явсаар агаад одоо асуудал нь яг юунаас болов гэдэг рүү орохын тулд зайлшгүй мэржлийн сэтгэл засалж одоо сэтгэл зүйч хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа контентуудаас ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр асуудлыг гадна талаас нь биш суур үндэснээс нь одоо шийдэх ёстой байдгийм байна гэж ойлгоод тийм. Тэгэх юм бол тэр асуудал дахиж үүсэхгүй. Дараа нь өөр хүнтэй авчирсан ч дахиж үүсгээргүй. Тэгээ асуудлын их сурвалж нь өөрөө байлаа гэхэд миний яг их сурвалж саяхан энэ асуудал үүсчихв. Бага наснаас минь үүдэлтэй юм уу? Эсвэл миний өөртөө итгэлгүйгээс болчихоо. Харахад бол зүгээр нэг хэрүүл зодон болцсон. Гэхдээ тэрний шалтгаан зүгээр л нэг хүний өөртөө итгэлгүй тэр үйлдэлээс болчихоо. Ч гэдэг юм уу? За мэдгүй би зүгээр жишээ авсан шүү заяа. Подкастын ерөнхий ивент тэтгэгчээр ээж охтод зориулсан Mind Me брэнд бидэнтэй хамтран ажиллаж байна. Ээж охтод чанартай цагийг гаргах үүднээс энэхүү брэндийг анх зохион бүтээж гаргаж ирсэн юм байлээ. Гэхдээ одоо хүмүүс ойлгохдоо ээж одоо том хүн хүүхэд хоёрын үсний одоо уналт үсний гэмтэл өөр байдаг учраас нөлөө үзүүлэх нь бага гэж үздэг байсан. Тэгвэл хүний үсний 85% нь уургаас бүрддэг. Харин Mind Me-гийн бүтцэнд нь хоёр төрлийн уурга ордог учраас хин хиндэн зориулсан үйлчилгээнүүдэд үзүүлж чадах нэ. Мөн эднийх хуурай шилттэй үсэнд зориулсан чийгшүүлэх гээд олон төрөлтэйгээс гадна ээж охин хоёулаа хэрэгжилж болох үсний мист, үсний цацлага, үсний ус үгээр зогсохгүй биеийн сүү, биеийн шингэн савн гээд маш олон бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгаа юм билээ. Тэгэхээр хүүхдтэйгээ охинтойгоо чанартай цагийг гаргахыг хүсвэл Mind Me-г сонгоорой. Бас ингэж бодогдоо та.
Одоо ингээд хүмүүс ингээд би өмнө нь бол ингээд асуудал тохиолдоход амар зугтаадаг, айдаг. Яагаад гэвэл яаж давхаа шийдэх юм мэдэхгүй юм чинь. Асуудалтай зүйлсээс одоо цэрвэл, тойрол, асуудал ирчих юм бол тэрнийг ингээд шийдэж нүүрт болж чаддгүй. Аймхаа байсан. Тэгээ одоо болохоор одоо бүр лаг болцсон гэж бол хэлэхгүй. Гэхдээ надад энэ асуудал ирэх ёстой учраас ирж байгаа юм байна гэдэг ийм бодол байдаг болж эхэлж байгаа юм байгаа. Яагаад тэгэхээр би чадахгүй байгаа учраас, би мэдэхгүй байгаа учраас тэр надад асуудал болоод ирж байгаа. Мэддэг байсан бол тэр надад асуудал биш, би тэрийг даваалгах чинь. Мэдэхгүй байгаа учраас тэрэн дээр би сайжрах хэрэгтэй байгаа учраас надад тэр зүйл тохиолдож байгаа. Жишээлбэл одоо за одоо би ингээл нөхөртөөгөө маргалдлаа. Тэгээд тэр маргалцсан тэр сэдв дээр одоо магадгүй надад нэг ур чадвар дутаат ч юм уу тийм байгаа учраас тэнцээ үл ойлголцол ингээд би тэнцээ хүлээн зөвшөөрч чадахгүй ингээд эсрэг үцээд маргалдаад ээ гэж бодъё л да. Тэгэх юм бол тэнцээ хэрвээ би мэддэг байсан бол илүү ухаантай байсан бол тэрийг хөнгөн шийдэл гараа авчихсан. Мэдгүй байгаа учраас би тэрийг шийдэж чадахгүй стресстэй л өөрөөрөө байх гал ингээд одоо стресслээ гэж бодъё л да. Тэгэхээр яг энэ тохиолдож байгаа энэ үл ойлголцол буюу энэ одоо бэрхшээл нь одоо миний хувьд бол ашигтай. Яагаад гэвэл би тэрнийг шийдээ сурчих юм бол би хөгжинэ. Одоо би илүү төвчээрч болно. Эсвэл би илүү юмыг харах чадвар маань сайжрах юм байна гэдэг юм уу. Яг энэ өнцгөөс ингээд харах юм бол нөгөө бэрхшээлээс зогтох биш. Энэ бэрхшээл надад ашигтай. Би илүү сайжрах гэж байгаа учраас би дутуу байгаа учраас л надад энэ тохиолдож байгаа юм байна гэдэг юм ингээ өнцгөөс харангууд арай нэг хөнгөн санагдаад тэрнийг давж туулсны дараа эргэж харахад ч гэсэн ингээд юм бэрхшээл гэдэг чинь ер нь л яг үндэ хүнийг сурах гэж л ирж байгаа болохоос биш унгааж бүр доош нь дарах гэж бол ирэхгүй байгаа шүү дээ. Тэгэд одоо ийм л бодол сүлээд аягүй төрдөг болчиход байгаа шүү. Хосын жороос бас амьдралдаа хэрэгжүүлсэн нэлээд хэдэн зүйлтэй. Тэгээд тэрийг амьдралдаа ингээ хэрэгжүүлэхээр бас асуудлууд багасж гин үү? Гайгүй болж гин үү? Гэхдээ яг зөвхөн яг хосын жор гэдэг хийдэг контентоосоо бол биш. Тэг яг нэг одоо надад бол сүүлийн үеийн хийж байгаа сэтгэл зүйч сэтгэл засалч хүмүүстэй хамтарч хийж байгаа контентууд тэгээ дээрээс нь бас бид нар нэг Английн Jessica Williams гэдэг эмэгтэйгийн номыг албаас нь эрхийн аваад орчуулж монгол хэл дээр гаргасан. Тэгээ тэр ном бас миний амьдралыг харах үнцгийг маш их өөрчилсөн. Дээрээс нь одоо энэ хугацаанд ингээд дандаа сэтгэл зүйн салбарын ингээд юмнуудыг сонирхоод яг энэ салбарын мэржлийн өмшөлтэй. Гэхдээ ингээд сонирхолтой хэрэгтэй санагдаад ингээд явсных одоо маш их зүйлүүд төр хэрэг болсон. Зөндөө зүйлүүд төр хэрэг болсон. Тэгэхээр угаасаа бидний амьдралд одоо ном ч юм уу хүнтэй уулзж ээжин сэтгэл зүйн сэтгэл засалж гэдэг тусламжийг аваад байна шүү дээ. Тэгээ ингээд та гурав Шведээс ингээд Монгол руугаа ирсэн. За ирээд ингээд хүүтэйгээ хамт ингээд амьдрахад тэр хүүхдийн сэтгэл зүй бас нэг өөр байгаа. Тэр хүүхдийн үзэл бодол, амьдралын хэв маяг ингээд өөр байгаа шүү дээ. Тэр ингээл дахиад сэтгэл зүйн готролд ингээд ээжийг оруулдгүй яадаг вэ? Яг 12 гэдэг чинь яг өсвөр настай хүмүүс эхэлж байгаа тий. Тэр үед байсан одоо ямар байна? Анх ирэхэд тийм байсан уу? Одоо хүүхэд одоо ингээд өсвөр насн дээр ирсэн болохоор хитрхи хүндий байх ч юм уу? Ингээд ээжтэйгээ автагаа хамт байхаар онцгүй байдаг ч юм уу? Эвгүй ааш гаргадаг ч юм уу? Тиймэрхүү зүйл ажиглагдсан уу? Ирээд цааж нэг одоо нөгөө нэг би ч ингээ эрэхтэй амар гимшилтэй ирж байгаа штэ. Хүүхдээ ингээ 6-7 жил ингээ байх хэвээр насны дээр нь байж чадсангүй дээ гэл ер нь би одоо тэгжиж яг ээжигээ ч бас ойлгосон л да. Ээж маань 11 жил Шведэд амьдарч исэн. Намайг бас яг 11-2 наснаас хойш. Тэгээд би өөрийгөө ингээ бодоод ээж хас сэтгэл зүг бодоод тэгээ өөрөө ингээ насан туршныхаа дараа хүүхдээс ингээ яг ээжлэхэн процесс болчихж байгаа байхгүй. Тэгээд би ингээ дутуугаа нөхөх гэж ингээ амар хичээж улаарч ингээл ерөөсө хүүхдэд ерөөсө хэр алдахгүй. Ингээл ерөөсө бүх зүйлийг л ингээл манай гэрт ерөөсө манай гэрээ номер 1 хүмүүх гэрэл араас нь дайгна төвшин баяр гэж ордог. Миний хувьд бол ингээл ерөөсө номер 1-т мөх гэрэл гэсэн мөх гэрэл ингээл яг ийм байдал. Тэрнээс олж заримдаа ингээл төвшөө үгүй чи ингээд босоод бүх юмн дээр ингэж ингээд тэнцвэртэй байгаа ч маргалдаал ерөөсө мөх яа тэлэр нөгөө нэг тэр дутуу хугацаагаа ингээ богино хугацаанд нөхөх гэж хичрээл. Хоёрдугаарт гомдсон байж магадгүй одоо ингэн энэ хүмүүжүүлж чадаагүй хугацаагаа нөхөж хүмүүжүүлнэ гэл ингээл бүх юм руу улаараа чичрээд байраад. Тэгээд асуудал зөндөө тухайд үүсчихсэн. Тэгээд тухайд хэцүү санагдчихсан. Гэхдээ тэнцэнээс зөндөө зүйл ойлгож авсан. Одоо болохоор одоо ингээ эргээд ингээ харахаар хүмүүс маань одоо 18 нас хүрч. Тэгээд өнгөрсөн жил бид нэр оны өмнөхөн
Евро, Вьетнам, Таиланд руу ингээд төвшөө мөнхөш бид гурав хамтдаа аялсан. За ингээ аялаа явж байхдаа тэр аялал бол маш гоё болсон. Ягаад тэгэхээр хүүтэйгээ ингээ маш нээлттэй гоё ярилцах юм завшаан бий болсон. Тэгээд тэр үед бид хоёр нэг дэлгүүр дотроос ингээ зөндөө ярилцаад уйлаад бивнийгээ тэрврээд тэгээд айгу олон жилийн дараах юм шархаа нөхсөн гэх юм. Гэтэ одоо би нөгөө амар уйлж болох мань гайг болсон. Ягаад тэгэхээр эдгэрсэн. Ягаад би тэр өртөл нэг тийм дотоо мэдрэмж яваал гэдэг байсан. Нэг тийм гимшээл тий. Тэгээ би нэг контентэд нэг оролцсон. Тэр нь болохоор нэг юм сэтгэл чиний орсон байсан нөгөө хоёр авсан хөтөж тий. Тэрний чи артлын нөгөө нэг салдаг хүмүүс ордог. Тэр чи ороцтой би байхгүй болсон шүү дээ. Би ч байхгүй болсон. Алуу болсон шүү дээ. Тэгээд тэрэнд орсны тэгэнд ороход тэрний сэтгэл зүйч бас надад хэлжсэн байхгүй юу? Чи өөртөө бүр амар их ингээд нөгөө нэг их шаардлага тавиад ингээ би одоо өөрийгөө уучлахгүй ингээд манай хүү барыг зүгээр хаад би өөрийгөө болоогүй чи дотоо шүү гэж баг ийм сэтгэл зүйтэй. Тэгээд хүүтэйгээ ингээ сайн ярилцлаар тэр ингээ надад ингээ тусдаа зөвлөгөө өгсөн. Тэгээд би яг нөгөө тэр аялал дээр хүүтэйгээ маш сайхан ярилцаад тэгээ хүү маань болохоор өмнө нь надад ээж та ерөөсөө битээснэ зовоо би нөгөө нэг одоо надад бол ингээд тайлбарлах үгийг хэлсэн байгаа хахад надад ингээд тэр нь дотоо явдаг байсан. Тэгээ саяны аяллаар би тэр аяга ярилцаа тэрвэрлдээд уйлаад тэрнээс хойш хүү маань харилцаа ингээд маш өөр болсон. Миний сэтгэл санаа бүр ингээд илтэд тайвширсан. Хүний сэтгэл ийдгэн тайтгарна гэдэг чинь амар гоё үдийн. Би тэрнээс хойш одоо ингээд хүмүүс хүүхдээ мань талаар ярих ч юм уу эсвэл ингээд хүүтэй хайрлан ингээд бүх юм дээр амар ингээд тайван болоод ягаад тэгэхээр би нөгөө хангалттай үгийг сонсцсон. Нөгөө тэр 6-7 жилийн нөхгөө ол хичээ гээл. Өстой хүмүүслийн нөхөж олохгүй хайраа дутууг нь гүцэхэл ингэдэг байсан. Тэр бүх ингээд өөрийгөө ингээд хүчрхийлдэг байсан байгаа байхгүй юу? Би өөрийгөө амар хүчрхийлдэг байсан юм билээ. Ингээд чи текстаа ингэстэй. Тэгээ тэр мөрнээсээ ингээд нөгөө нэг тавираад гоё болсон. Тэгээ одоо ингээд хүмүүс одоо л надтай яг найзтайгаа ярьж байгаа юм шиг ингээд харилцсан. За тэгэл хэрэгтэй хөтлөхөр болж идгүй юм хийнэ. Тэгээд хэрэлдээ сайдаал муудаал ингээд. Тэгээ одоо яг анх ирэхэд байсан хүү одоо ингээд байгаа хүү хоёрын хооронд ингээд бол тэнгэр газар шиг л байгаа юм тий. Ээжтэйгээ бол ойлголцсон. Тэгээ яаж яхад насанд хүрж байгаа. Одоо ингээд ухамсар нь арай өөр ингээд юмыг ойлгоо харах, ярих өнцөг энэ төр нь яг том хүн шиг ингээд ярьдаг болсон. Тэгэхээр нэг яг тийм ухаан сууж явах үед нь нэг сайхан тухтай ярилцсан нь сая оны өмнө ахгүй. Тэрнээс өмнө бол дандаа би тушаадаг. Чи тэгэх ёстой, чи хичээлдээ ингэсэн байна, хоцорсон байна, чи ингэх ёстой гэнэ. Харилцаа ерөөс нэг талаасаа надаас л хүүрүү дандаа юм тушаал, тэгэх ёстой, ингэх ёстой гэл. Хүү болохлоороо зөрүүлээд ингээ үзэл бодлоо хэлэхээр би нөгөө жоохон хүүхд гэдэг ингээл өнцгөр аягүй тэгэд идэгсэн юм лээ. Тэгээд одоо бол ингээ нөхцөл байдал их өөрчлөгдсөн. Тэгээд ер нь бол ер нь бол хүн хүүхдийнхаа тал дээр те одоо бистэ мондөг сайн ээж бистэ амар хүмүүжил би бол хүүхдээ ингэж хүмүүжүүлдэг манай хүүхд бол та тийм юм гэл би бол хизээш тэгж ярьж чадахгүй яагаад тэгэхээр үнэхээр хүний амьдрал баялаг юу ч тохиолдож магадгүй ялангуяа эрэгтэй хүүхд бол тийм учраас ингээд би чи хит асуудал тохиолдол тэгэл сүулдэ ингээд амьдралд алгадуулна гэдэг шиг тэгэл хүмүүс чи ингээд хүүхдийн зураг морг илгэн хүүхд чи энд явж тэгсэн ингэсэн сүулдэ ингээд хүүтэйгээ яг найз шиг ярьж чи тэзээ тэгснөө ингэснөө загинж үзлээ авууралж үзлээ ингээд зөндөө асуудал олно шүү дээ эрэгтэй хүүхд юм чи тэгээд одоо л би ингээд би хүүхдээ ингэж хүмүүжүүлэх гэдэг ийм одоо хүүхд маань тийм охин маань надад бүр ямар ч ярих тийм сонирхол байхгүй болоод угаасаа нэг хүмүүжлийн арга хэлбэр гэж байхгүй юм шүү. Тэгээд зүгээр л одоо өөрийнхөө зөв гэж оцноо л чимээгүй хийгээл бусдад энэ нь зөв тэр нь буруу ингүүл сайн хүүхд болно ингүүл муу хүүхд ерөө тийш ямар ч ярих шаардлага байхгүй юм байна. Түн бол аяг өөрөөсийнхөө гэр бүлийнхаа соёлоороо өөртөө зөв гэж оцсноор хүүхд хүмүүжүүлж байгаа. Тэгээ тийм болохоор хүүхэд томорхон ирээр нь асуудал дагаа томордог штэ тий. Тэгэл аанда ам хамхидаал явчихдээ юм байна. Зодох гэдэг тал дээр нэрээ би нэг бодлоо хэлчихв. За энэ дээр бол би хэлж чадах юм байна. Бусдын бол одоо ам гараач яа шиг. Зодох гэдэг дээр би бол одоо яг хүүхдэд манай баг дагнаг бол би ерөөсөө зодож үзээгүй. За нэг удаа л одоо яаж байгаа чи гэж нэг ингэж согчисан байж магадгүй. За түүнээс бүр ам бартам хэлэхэд одоо төвшөөтэй хүүхд охиноо бол ерөөсөө зодохгүй хүмүүжүүлж үзнэ гэд ингээ хүмүүжүүл явж байгаа юм. За тэгэхээр энэ хүүхдийн махтай нь биш
одоо махан биетэй биш ухаантай нь ярина л гэдэг энэ логикээр явдаг байхгүй. Тэгээ асуудал үүсэх юм бол хүүхд юм чинь эрхлэн сарваажуун янз бүр болно. Үнэхээр уур барж байгаа ч гэсэн одоо төвшөө тэр хамгийн түрүүнд хоорондоо тохирдог юм. За чивтээр хүүхдээс илүү насан турсан, чивтээр хүүхдээс илүү сэтгэх ухаантай. Тэгэхээр ухаанаараа л төрүүлж бодно. Хин ухаантай төрүүлж буултгийг. Хүүхэд ийм жоохон байжж чивтээрээс илүү ухаан төвчээрээ гаргаж буулт хийхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр чивтээр төвчээр гаргана буултгийг. За бусад тий ажил төрөл юм дээр хүн ингээл ажиллаа зохицуулах юм а яаж төвчээрээ гаргаж тий яаж хүний арга ивийг олдог билээ. Тэр шиг хүүхдээр ерөөс яг энийг барина шүү гэж ингээд тохирсон байдیں۔ За тэгээд яагаад ингэсэн бэ гэхээр би хүүгээ 3 4 5 настай байхад нь би цотдог гэсэн байхгүй. Тэг би одоо тэрнээсээ одоо би энэ анх удаа энийг хэлж байгаа. Ингээ амар ичдэг байхгүй юу? Яагаад ичдэг вэ гэхээр би тэр тухайн үедээ айл болгон л хүүхдээ цогтөн штэ. Байдгал юм гэл би боддог. Тэгэл хүүхдээ ингээд нулимсэн ингээ өөдөөс хараа гомдоод уйлаад те ээжээ би ойлголоо гэдэг чи ойлгосноо өдргээд тэнгүүтээ цохин эсвэл өрөөнд оруулаа хаалгыг хаана. Би тэр үйлдэлүүдийг зөндөө олоодаа ингээ хүү дээр хийсэн байгаа байхгүй юу. За тэгээ би тэрийг энэ болохгүй би хүүхдэд амар том шархуулдэж ингээд ингээ ойлгохгүй байжгаад тэгээ шивэд явлаа. За өөлөх гэж ялсрах. Тэгсэн чинь одоо энийг шивэд татсан чинь хүмүүс хүүхдээ огт зоддгоо. Зоддог хүнийг шууд цагдаа ирээд аваа явчихна. Цэцэрлэгээс ахуулаад хүүхдүүдийн аав ээж нь гар өрснө яасна бүгдийн шалгаа бүртгэл зүр энэ дээр нь зөксөн байхад л хүртэл шууд ингээд нөө цагдаа магдаараа нэмэлдаал ингээд бүртгүүлчихдээ юм лээ. Тэгэд би яаж ингэж өсгөд болдог байна гэж анх очиж ингэж бодож исэн. Тэгээ явцдаа одоо энэ ойлголт сууж эхэлж байгаа байхгүй. Хүүхэд чинь бидрээс угаасаа ухааныхаа хөгжил нь ойлгох хөгжил нь дутуу байхад илүү сэтгэж байгаа илүү бодож байгаа бид нэр илүү хүлээцтэй ойлгуулах гэж тал бүрээр нь хичээхийн оронд зүгээр богинохон гяс өөрийнхөө хүслээр байлгахын тулд хүчрхийлчихэж байгаа байхгүй. Яагаад гэвэл би хүслээрээ байлгаад дугаа гэд хэлсэн. Хүүхд дугаахгүй уйлаад байгаа учраас би л дугаалахыг хүсэж байгаа шүү дээ. Би өөрийнхөө хүслээрээ байлгахын тулд гяс хурдан дугаалахын тулд нөгөө хүүхд ойлгуулах гэдгийг яахлаар цаг орно те нөгөөд ингээл амар хичээл зүтгэл орох гэдэг шүү дээ. Тэгмэд хамгийн хурдан арга нь хүчрхийлэл боيو дугаа гэл эсвэл инглиш үү ч гэдэг юм уу. Юундаа уйлаад байгаа юм ч гэдэг юм уу. Ийм байсан байгаа байхгүй. Ингээд би шивэдээс буцаж ирэхтэй өстөө ингээд хүүхдтэй гар хурж исэн ингээл миний нүдэнд харагдаж байгаа байхгүй. Би ямар тэнэг байсан юм бэ гэд. Үнэхээр л ингээд харанхуй ээж гэд. Тэгээ ирээд би хүүгээсээ уучлалт гуйжсан. За ээжгээсээ үнэхээр уучлаар ээж нь үнэхээр тэнэг байсан. Ээж нь мэддэггүй байсан байна. Тэгээд ээж нь ингээд чамд гар хурж исэн бол чи надад гомддог бол үнэхээр уучлаарай. Тэгээ манайх болохоор уучлсан гэж хэлдгээс гадна ёо ээж би тэрийг сандаг. Та намайг журлан руу загнаад би зохингуудаа загнаад журлан руу гээд гэрлийн өнтрөө хаалгыг наацсан гэж байгаа байхгүй юу. Би тэрийг өөрөө санахгүй. Тийм амар харигс. Тэгээд яана хүүхд тэрийг ингээ мартахгүй 10 настай болсон тийм амар санд юм байна те. Нөгөө нэг хүүхдтэй чанартай цаг одоо ингээ завгүй ээж байжгаад хүүхдтэй чанартай цагийг гаргачаар хүүхэд том болсныхаа дараа тэр чанартай гаргасан 20 минут 30 минутыг санддаг гинэ. Яг тэрэн шиг юм байна те. Сая ярьсан чинь би бол хүүдээ одоо тэгээд тэр цагаас хойш хизээч гар үрж байгаагүй. Тэгээд угаасаа хүрийгээж тэр том биетэй одоо үлдэж би баг өөрөө хуугарна. Яг үнэн тий. Одоо тэгээд ёстой нөгөө юу би махад те одоо ухаантай л өстой харьцаж ярих хэвээр. Тэгээд бас цайруулаад ярихад нөө баахан л хүүгийн талаар ярьсан. Хүүг манаас ингээд амар сайхан гар маргийн хүмүүсээс бодчихвээ. Тэгээд сая ингээд ярьж хахад шивэдээс за шивэд хүмүүс ерөөсөө хүүхдүүдэд зоддгүйгээр хүмүүжүүлж болдгийм байна гэдгийг ингээд ойлгосон. Өөр одоо ингээд амьдралдаа хэрэгжүүлсэн юм байна уу? Одоо мэдээж Монгол улсын хувьд шивэд улсад тээх тэгээд төрөх үйл явц тэнгэр газар шиг байсан баг. Нэг Монголд ингээд төрсэн байгаа шүү дээ. Тэгээд дараа нь ингээд шивэдэд төрөхөд ямар ялгаа байсан бэ? Тэгээ ялгаа нь бол маш их ялгаатай байсан. Гэхдээ яг би энүүгээрээ бас нэг Монголынхаа төрөх эмнэлгийг одоо ингээл шүүмжлээд ч юм уу те. Тэгэж бол одоо ярихыг хүсдэггүй байхгүй юу?
Яагаад тэгэхээр манай Монгол эмчнэр өөрсдийнхээ яг байгаа боломжоос давуулан ажилладаг хүмүүс маш олон байгаа. Тэгээ тийм учраас нийт одоо салбараар нь сайн байсан муу байсан гэж ярихад бол хэцүү. Ер нь бол гэхдээ эмчийн яг ингээд зарим зүйлсүүд дээр бол маш сайн штэ. Тийм учраас яг мэдээж төрөх бол ингээд хоёр өөр шаал өөр байсан. Харин нэг одоо бас энийг босод юунууд анхаарал тавьчвал гэж батсан юм. Төрөхөд цаанаас нь ингээд жирэмсний юм ном өгдөг. Энийг одоо манай Монгол улс одоо хийчээсэ гэд ингээд боддог байхгүй. Төрж байгаа ээж бол одоо өгдөг болсон юм болов уу? Төрөхөд бэлдэх, төрсний дараа хүүхдийн маань бүр хичнээн сар хүртэл ингээд А Б-г бүгдийг заасан. Би тэр намайг одоо ингээд хит хит өмс намд додоол байдаг байхгүй. Тэгээ би сүүлээр үе ашиг энэний бүр эрхийн аваа гаргадаг юм билүү. Энэ номыг өрнө ашиг. Яа тэр ном надад маш их нөгөө шивэдтэй мэдгүй юмнуудад айгүй их тусалсан байхгүй. Тэгээ би ингээд хит хит өмс ийм ном байдаг. Энийг ингээд монгол хэл дээр та нар гаргаач гэх ингээд үзүүлжсэн. Тэр жирэмсэн болохоос ахуулаад өөрийгөө бэлдэх, гидсэн байхаас ахуулаад хүүхдэд хэрэгтэй байх бүх юмнууд. Тэгээ ээжийн сэтгэл нь аав юу бэлдэх үү, хүүхд төрөхөд юу бэлдэн. Тэгээ төрсний дараа бүр ингээд эхний 7 хоног эхний хоногоос ахуулаад бэлдэх бүх зүйлүүд ингээд заасан байдаг. Тэгээд хүүхд халууруул яах вэ? Хүүхдийн баас хатуул яах вэ? Одоо ингээд те гизэн хийгээр дүүрүүл яах вэ? Тэхүүл ингээл бүх юм. Тэгээ вакцин хийх хугацаанууд нь вакцинуудын тайлбар. Аав энэ үед ээжд яаж туслах вэ? Эмэгтэйний сэтгэл санаа тэр үед яаж өөрчлөгдөх вэ гэдэргээд амар хөөрхөн юм гарын авлага байгаа. Тэгэд би тэр ном энэ ямар гоё юм бэ? Тэрийг л одоо манай Монголд ингээд гаргаад төрж байгаа ээж болгонд ингээд өгчих юм бол өстой гоё юм лээ. Тийм байх тий. Яг нөгөө номын сангуудаар бол тиймэрхүү гарын авлагууд байдаг байх. Тий. Тэрнээс яг нөгөө нэг төрж байгаа ээж болгонд яг зориулаад зориод тэгж одоо харахандаа өгөөгүй байхаа. Одоо тэгвэл нөгөө за төрөх ингээд ингэр газар шиг угаасаа өөр гэдэг нь ойлгомжтой. Гэвэл өөр нөгөө нэг шведүүдээс хүүхэд хүмүүжүүлэх арга барил одоо хүүхдийн тал дээр за ийм байдгийм байлээ. Тэгэхээр хэдүүлээ энийг нэг ингээд монголшуулаад авчвал те зүгээр юм уу гэсэн тийм юм байна уу. За би шүдний тал дээрээс нэг гоё ярмаар юм байдیں۔ Тэр нь болохоор одоо манай охин 6 нас хүрж байгаа нэг ч удаа шүд нархаад ч үзээгүй. Яагаад вэ гэхээр нэг ийм юм яваад байгаа байхгүй. Тэр нь чихрийн нэг өдөр гаргаад тэгээ яг тэр өдрөөл чихрийн хүсснээр нь хангалттай сайн идүүлээд тэгээ шүдийн сайн угаачна. Бос өдөр нь болохоор хүүхдээ хэлэхдээ хоёлаа чихрийн тэрнийг өдрөөл идэ. Энийг болохоор бид нэр аяга хожуу хэрэгжүүлж эхэлсэн. Тэрний өмнө нь болохоор шүд угаахыг угаасаа жоохон хөхтөөрөж чадахгүй шүү дээ. Тэгэхээр өөртөө сайцанд барилжаал өөр угаа гэж болохгүй. Тэгэхээр энэ бол цэвэр ээж аавын хариуцлагын асуудал. Тэгэхээр ээж аав шүдийг угааж сайн цэвэрлж өгч хорхоотуулахгүй байх. Хариуцлага нь бол ээж аав дээр байдаг. Тэгэхээр хүүхд ингээд нөгөө амар их мэдээл ингээд 9 шид өгсөн юм идэх болонгот юу яадаг. Манайх болохоор хүүхдээ 3 4 нас хүртлээ гэртээ чихэр мөхөр баг байлгадаггүй. Ер манайх баг нэг чихэр бага идэж агаад. Тэгээ одоо ингээд тамраал эхлэнгүүд ингээд чихэр итгэхээс өөр аргагүй нөхцөл үүсэнгүүд нь өдөр зааж өгөөд өөрөөс нэг саналын авч 3 өдрийг тохироод шивэдэд болохоор хагасаа өдөр чихрийн өдөр гэд нийтээр явдаг. Тэгээ бүх хүүхдүүд босоод өдөр авсан чихрүүдээ одоо бүхэн жоохон дийлэн хүүхдүүд нь хагасаа өдрөө идэхээр цоглуул ингээд хадгалдаг. Тэгээ хагасаа өдрөө чихэр идья гэдэг үед нээж аав нь хүссэн чихрийг авч өгөн ч юм уу. Эсвэл нөгөө цоглуулсан чихрээ тэгэл хүснээрээ. Тэгээд яг тэр олон өдөр төвчж жагаад нэг өдөр идэхээрээ 7 өдрийн дайны чихэр эзэж идэхгүй. Нэг л өдөр идэж байгаа юм чинь жоохон идэл болгочихно. Тэгээд үлдэгдэл 6 хоногт нь чихэр идэхгүй байгаад 7 хоног дээр гээд энэ зарчмаар ингээд нөгөө тэр нь бүр нийтийн хөвшил болоод тэнгууд шивэдэд шүдний өвчлөл маш бага. Нийтээрээ. Тэгээд 30 40 гарсан хүмүүс шүд нэг ч орхоодоогүй ингээд шүд сайтай аюгүй сайн шүдтэй. Тэгээд би нөгөө энийг яагаад мэдээд юм хэл би нэг шүдийн янзлуулах гад шүдний хадуур бүрхүүлэх гэсэн чинь намайг энэ шүд чинь тэгсэн юм ингээл гайхаад яагаад гэсэн чи тэнцээж ингээ хүмүүс шүдний нөгөө урьдчилан цэргийлэх үзлэг хийх болохоос эмчилгээ хийх гэж ингээ очнууд нь ховор лээс юм байна та. Тэгэхээр нөгөө нийтээрээ шүдний эрүүл ахуй маш сайн учраас шүдээ дагаад бие эрүүл ахуй сайн. Эрүүл мэнд яг үнэ. Тийм. Тэгэхээр ингээ шүдэн дээр нь аюул сайн зүйлийг ингээ уустаа яраа ингээ хэрэгжүүлээд ингээ туршил болгоцсон байдал нь бас ингээ тэрнээс жишээ авах юм бол аюул хэрэгтэйс нэгцэн. Тэгэл амхандаа нөгөө гэртээ тэрийг нэг ингээл багч гисэн нутагшуулчих гал тэрийг нь ойлгуулчих гал. Тэгмээс одоо манай охин 3 өдөр чихэр иддгээр явж байгаа. Тэгээ заримдаа бол ингээд өдрөө өөрчлөгийг айлгүй. Заримдаа ганц нэг дундуур нь өөр өдрүүдэд идчихнэ. Тэгээ идсэн бол яг шүдээ угааны араас нь шүдийг угаалахыг яг ингээд яс хийлгээд ахаар тэгээ хаяндаа зуршил олоод өөрөө чихэр ичингүүд орж ирээ өөрөө гүйж орж шүдээ хээч би шүдээ угаасан харсан уу гэж үгээд.
Тэгэл энүүнийг л айгу хичээж байгаа тийм. Тийм байна. Бас энийг нөгөө подкаст үзэж байгаа ээжүүдтэй хэлэхэд нөгөө Монгол улсын хэмжээнд шүдний өвчлөл ингээ бүр залуужаад байна гинэ. Бүр ингээд хүүхэд чинь 3 сар за зарим хүүхдүүд хитрхи эртгэхэд 3 сараас эхлээ шүдэлж эхэлдэг те. Зарим нь 6 сараас 8 сараас гэх. Тэнгүүд шүдний өвчлөл бүр ингээд нэг ойтоогоос ахуулаад хүүхдийн шүднүүд ингээ хорхоодж जैन, сүүн шүднүүд хорхоодж जैन. Тэгээ ингээд ямар ч юм хүмүүс нөгөө сүүн шүд юм чин дээ, унчхаа юм чин дээ гэл хаяал тэгээ тэр шүдээ ингээд орхигдуулаа тэгээ цаашдаа нөгөөдхийн цаашаа дамжирхаараа шүд үүргээ гүйцэтгэхгүй болонгууд л хоолнд хотоод руу бүхлээрээ ороод хотоо шүдний үүргээ гүйцэтгээд хотоо давхар муудах ч юм уу те ийм асуудлууд айгүй их байна гэд нөгөө шүдний юм хэлж ийсэн. Тэгэхээр манай ээжүүд бас шүд угаалтыг бүр ажил болгомоор байгаа те ажил болгоод бүр яадгийн би бол нэг 10 хүртэл угаагаад өгч гэж боддог байхгүй юу. Тийм штэ. Тэг нэг өөрөө нэг ингээд ойлгоод ухамсар суудлаа те за ингэж угаахгүй бол ингэх юм байна тэх юм байна гэх хүртэл нь угааж өгөөд тэгээ нөгөө шүд эрүүл бол бие эрүүл гэдэг чи зүгээр ч нэг гарсан үг биш байгаа даа байхгүй те. Тэгээ шүдний өвчлөл чинь цаашаа хоолойны ангийн болж гин хоолойны ангийн цаашлахаараа нөгөө мөч зүрх гэх тийм тэгээд нөгөө сүүлийн үед ингээд айгүй хүмүүс хавдраар өвдөд байгаа нь буйл өрөвсөлтэй айгүй холбож ингэж тайлбарладаг болсон байлээ. Тэгэхээр хэдүүлээ нөгөө нэг жижиг зүйлээс том асуудал үүсдэг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө шүдээ ирүүл байлгая. Хүү за өөрсдөө дүүрчээ гэж бодож байгаа бол тий ядаж нөгөө хүүхдүүдийнхаа шүдээ ингээд бүр нүдний чинь зүцгий гэж бодоод ингээд сайн угаагаад хайрлаасай. Одоо шүд угаалгах нэг юу? Залхуу өрнө штэ заримдаа ядарна. Ингээд нөө чи ангааж өгөхгүй угаалахгүй гээл ингээд угаах гэж бараг тий хэцүү байдаг. Гэтэ би өөртөө юу гэж хэлдэг вэ гэхэлэр би бас өөртөө хатуу юм шиг байна. Би яг өөрөө нүрээ цэвэрлэгээд ингээд 0 руу орохороо за дөлгөөнө гэж өөртөө бодно штэ. Орой болгон нүрээ цэвэрлээлтэй өглөө болгон нүрээ маа будаа гардаг шигэ яг л хийх ёстой зүйлгээд хүүхдийн шүдийг нүрээ буддаг шиг л угаах шүү гэж өөртөө сануулаад энийг нөө зошоод гэтээ одоо бол зошил болсон байгаа л да. Тэгэж анх тэгдэг байсан нөө ингээл орой нөө будгаа арилах гал орой болгон нүрээ угаан штэ тий. Яг л тэрэн шигэ хүүхдийн шүдийг орой болгон л угаан шүү гэж. Тийм тэгэхээр бас бяцхан хүүхдүүдийнхаа амны үндийн арчилгааг сайн хийдэг байгаарэ эцэг эхчүүд минь гэж зөвлөмөр байна. За үүнээс гадна би нөгөө дөлгөөнийг ингэж ажигладаг байхгүй юу? Нөгөө хүүхдтэйгээ одоо дагнаатай ажигласан юм л да. Айгуу тийм ярьдаг. Сайн ярилцдаг. Тэгээд ч нөгөө танаа охины хэл зүйн хувьд ийм хурц. Тод ингээ байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр ингэж бас баримталдаг тийм юм байна уу? Ээжүүдэд зөвлөгөө өгөх тийм арга барил байна уу? За одоо надаас ч зөвлөгөө авна гэж байхгүй тий. За хүн чинь тэгэл ихний хөвгт дээрээ ингээл зарим юм дээрээ фейлдэл тий. За ингэж болдгоо юм шиг. Одоо хоёр дахь дээр нь ингээ дахиалаас зарим нэг фейл анзаарагдаад за одоо ерөөсөө л ингэх системд ингээл өөрчлөгдөл туйлын үнэн, туйлын буруу, туйлын зөв буруу гэж байхгүй гэдэг шиг л. Хүүхд маань мэдгүй байгаа учраас, чадахгүй байгаа учраас тусламж мэдээж гойно. Тэр тусламж гойж байгаа үед нь би л тайлбарлахгүй бол тэр хүүхд мэдгүй л байгаа тэр тэгээд зовоол энэ тэрэндээ. Тэгэхээр хүүхд тусламж хэрэгтэй байгаа учраас ээж ааваа гэл ингээ шалаал тий. Заримдаа нөө яриандаа болоод за байж гэж хоорондоо яриад ингээл хажууд шалаал идэртэй ингээл амар өрөвдөлтэй тий. Мэдгүй байгаа, чадахгүй байгаа учраас тусламжаа өсөв. За тэрэн дээр би ингээд айл болох өөртөө мэдгүй байгаа учраас энэ хүүхд ингэж байгаа шүү. Тэгэхээр би мэдгүй байгаа зүйлд нь цаг гаргаа мэдүүлж өгөх ёстой хүн нь би шүү гэж ингэж өөртөө бол боддتي. За бас дараагийнх нь болохоор мэдгүй байгаа учраас хүүхд муухайш гаргадаг. Мэдгүй байгаа учраас хүүхд уйлдаг. Мэдгүй байгаа учраас хүүхд булаацалдана. Одоо аль хүүхдийн булаацалт нь эсвэл ийм буруу одоо юу гэдэг нэг эвгүй үйлдэл мүлдэл гаргаал ч юм уу те үг хэлээл за fuck you гэж хэлчлээ гэж бодъё л да тий. Манай охин тэгж хэлжсэн тий. Тэгээд тэнгууд нь тэрийг бие л зааж өгөхгүй бол загналаа гэд нэмрээхгүй штэ. Загналаа гэхлээр чинь ингээд тэр хүүхд мэдгүй учраас хэлсэн энийг хийж болдгоо гэдгийг сайн тайлбарлаагүй дутуу байсан байна гэж та. Тэгэл яг энэ бодлороо амар их тайлбарлаж яриад идэх юм. Тэгээд залхтал нь ярьдаг бахөө өдр дагнаг. Тэгэхээр нөгөө цаанаасаа хүсээгүй нөө хүүхэд ингээд ээж нь тод ингээ ойлгомжтой ингээ яриад тахаар нөгөө хэл ярианыхаа хөгжил нь бас айгүй
хөгжөөд идэг юм байлээ. Ямар сандаа манай ихч тэгсэн шүү дээ. Йоо төвшөө та ярьж ямар ядаргаад мангар хүн юм тайлбарлаж байгаа. Ямар их тайлбарлалт юм бэ? Тэгэхээр би нөө тийм бүр зуршил болсон. Үгүй эн чи ингэдэг байхгүй даа гэж жишээ аваад тайлбарлал ярьдсан чи манай ихч нөгөө юм тайлбарлуулсан. Йоо та ярьж өөр яг тэнэг мангар хүн ярьж байгаа юм шиг. Ямар их тайлбарлалт юм. За тэгээд одоо ингээд дүлгөөнөө маань яг хүүтэйгээ ойлголцоод сэтгэл санааны хувьд ингээд нэг тийм тайвширсан ямар нэг юмдад хүлэгдсэн байсан бол тэр хүлээсийг ингээд тайлцсан юм шиг ингээд мэдрэмжтэй болцсон байгаа тий. Тэгэхээр би нэг ийм зүйлийг асуумаар байна. Сайн ээж гэж аз жаргалтай ээж гэж яг ямар хүнийг хэлэх юм бэ? Ямар хүнийг? Ямар ээжийг хэлэх юм бэ? Аз жаргалтай ээж гэж юу? За энэ бол миний бодол шүү. За хүмүүс минь тэгэл яг ийм л байх хэрэгтэй маань үгүй ээ гэл ингэдэг шүү гэдэг. Миний л хувьд аз жаргалтай ээж гэж хайрлагдсан эмэгтэй. Яг хайрлагдсан ээж хүн эмэгтэй хүн ингээд мэдээж өөртөө сэтгэл хангалуун байна. Өөрийгөө үнэлж одоо өөртөө итгэх нэ штэ. Өөе би чи ингээд хайрлагдаж байна. Би чи ингээд сайхан эмэгтэй юм байна. Сайхан сэтгэлтэй юм байна ч гэдэм үү те. Ингээд ямар ч лээсэн ингээд нэг хайрыг хүртээд байгаа эмэгтэй хүн өөрөө мэдлгүй ингээд дотроос ингээд аз жаргал ундраад яг тэр ундарсан зүйл хүүхдүүд рүү урсаж гараад идэв штэ тий. Тэр маань дутаад ахлаар тийм адиараа аш ингээд стрессцэн байдал энэ төр ингээд хүүхдүүд рүү урсаж гараад идэв тий. Тэгэхээр миний бодлоор бол хайрлагдсан эмэгтэй. Гэхдээ тэр нь заавал нөхөрний хажууд нь байж хайрлагдах ёстой энэ төр гэж бол бас би хэлэхгүй. Тэр хайрыг нөхрөөс авч болно. Бас өөрөөсөө авч болно. Хамгийн гол юм хүмүүс хайдаг тэр нь өөрөөсөө авдаггүй. Тэгээ бусдаас нэхэл гомдоол идэг те. Тэгэхээр яг өөрөөсөө дотроосоо ингээ ундруулад хайрлагдсан аз жаргалтай тэр мэдрэмжийг ингээд гаргах хэрэгтэй болов уу гэж боддог шүү дээ. Тийм байна. Хамгийн аз жаргалтай гэдэг ч одоо өөрөөгөө юу хийх гээд байгаагаа, яаж амьдрах гээд байгаагаа тэгээ бас өөрийнхөө хүснээр өөрийгөө байлгах хэлэх гээд шүү дээ. Энийг бас нөгөө эмэгтэйчүүдтэй хэрвээ хүсвэл аваарай гэж санал болгоод хэлэхэд юу ямаар юм санагцсан. Яг хэрхэн яаж амьдрмаар байгаа юм бэ гэдгийг ингээд тодорхой ингээд өөртөө төлөвлөгөө гаргаад ингээд тодорхой зураглаад ер нь тодорхой болчих юм бол би ингээд өөхөх хүртлээ одоо нэг л удаа амьдрын шүү дээ тий. Тэгэхээр чи би одоо өөхөх хүртлээ тэдний насандаа яа би нэг иймэрхүү ингэж амьдрмаар байна. Ингээд хүүхдүүд маань ийм болчин нөхөр маань бид хоёр хамтаа энийг хэмжүүлнэ ч гэдэм үү ингээд өөртөө ингээд ийм төлөвлөгөө гарахаар хүнд ингээд дотроос итгэл ингээд төрдөм билээ. Би одоо тэр үнийг аягүй хожуу гаргасан байхгүй. Тэгээд тэрнийг ингээд нэг тийм төлөвлөгөө гаргаад тэрийг эхлээд ганцаараа ингээд гаргахад дутуу. Тэгээд нөхөртөөгөө ярилцаад тэрийг хоёр талаас баталчлаа гэж бодъё л да. За хоёулаа ингэж амьдрий гэд. Ингээ хоёр талаасаа тохиролцоод ярьсны дараагаас ингээ юу ч чадчих юм санагдал. Ингээл амьдрал ингээл дэжгүй болчих ингээл юу те аригцсан үе санагдсан юм болчих шиг санагдал. Тэгэл нөгөө нэг хямраал ийсэн ингээл хүүгээ одоо те 13 дөрөвтэй нэг хямраалаа да яана мана гэл ингэдэг байсан тэр асуудал бас одоо ингээл амар хөнгөн санагдаж байгаа байхгүй. Тэгээ одоо ингээ харангууд за ерөөсөө эмэгтэй эхлээд өөрөө маш тодорхойлох хэрэгтэй байна. Эхлээд өөрийгөө юу хүсээд байгаа юм? Энэ амьдралаас яг юу хүсээд байгаа юм? Яг ямар амьдрмаар байгаа юм? Яавал харамсахгүй амьдрах юм? Энэ хэд асуулт нь маш тодорхой. Бүрхэг бөөрөнхий биш. Ингээ ерөнхий биш. Тодорхой гаргаад ирчих юм бол тэрийгээ ингээ харсан эмэгтэй хүнд өөрийн ирэхгүй, өөртөө итгэх итгэл, өөрийгөө хайрлах хайр, тэнцэнээс улбаалаад гэр бүлийн амьдрал, өөр хүүхдэд хайрлан бүх юмнууд ингээд арай нэг тийм тодорхой болцсон учраас нэг айдас багсаад өмчөн бол одоо ингээл яана тэдэн жилийн дараа яах бол тэр яах бол нэг тэрийгээ ингээд тэрийгээ бодох зав олдохгүй яваад идэг гэсэн тийм. Тэгэд би нэг энэ зүйлийг хийснээс хойш надад ингээд аюу гай хөнгөн мэдрэмж төрдөг болсон. Тэр эмэгтэйчүүдийг хэрвээ боломж нь цаг зав нь гарах юм бол өөрийнхөө ирээдүйн амьдралыг бүр ингээд айл болох 5 10 2 3 жилээр нь хэзээ ч харамсахгүй юм амьдралын гоё төлөвлөгөө гаргаад ингээд бичиж үзээрэй. Тэрний дараа амар гоё ингээд зориг ордог шүү. Тэгээ тэрнийхээ төлөө хичээдэг те. Тийм. Яг тэр нөө төлөвлөгөө гаргана штэ. Яг тэгээ төлөвлөгөө ингээд гаргаж яхад би ингээд
тэрийг гаргаагүй байхдаа ингээл хүний ил амьдралсан төвшөө өтөрч бас донслоо штэ. Сайхан нийл нүгээр гэл ингээл хэрүүл маргаамаас айлын одоо айл болгонд биш л байхал да. Гэхдээ айл болгонд байгаа гэх бас л эвгүй үгүй донслоготой үе мөч байсан. Тэгэл ер нь өстэй яагаад одоо хоёр дахь салуулцтай яах болмоох бол одоо өстэй бөө юм болохоо тэгэл хамаатан сад найс хөлөөрөө одоо хүүхдүүдтэй ингээл хоёр эцэг гурав дахь эцгийн нөр хизээч үзүүлэхгүй байдаг. Амьдрал чи ингээл донсолж байгаа байхгүй юу. Тэгээд саяны миний яриадсан төлөвлөгөө. Би ингээд төлөвлөгөөгөө гаргаад би ингэж амьдрахыг хүсэж байна. Ингэж жаад өгсөн ч би хизээч харамсахгүй. За ингэж амьдр чинь. За ингээд хүүхдүүд мээр би ингэх юм байна. Би ийм би одоо энэний талаар илүү лавшруул суралцах хэрэгтэй байна. За би ийм одоо ингээд дараагийн алхам амар тодорхой болж байгаа юм. Юмнууд маань тодорхой болонгууд стресстэй зүйлс маань багасж байгаа. За яг энэ тодорхой болоход юу тодорхойлсон бэ гэхээр миний гэр бүлийн амьдрал буюу нөхөр тодорхой болж байгаа байхгүй. Яг тэр үед те миний нөхрийн үнцэн буюу те би энэ хүнтэй яагаад амьдрах ёстой юм бэ гэдэг маань бүр тодорхой болсон. Тэгээд би шууд дотроо шийдэж байгаа байхгүй юу ч ирээдүйд болсон донсолсон би энэ хүнтэй л хамт амьдрна би ингээд сонгосон. Тэгээд төвшөөд би ингээд өөртөө хэлээд би чамаас салахгүй би бол чамтай насан туршдаа амьдрна амьдрахтаа бол би тэгж амьдрна төвшөө бүр ингээд савж унаад тэр болтол би нөө ингээд яг энийг зураглаж ингээ хараагүйсэн болохоор ингээл дундаас нь шилжганаа. За тэр нь ч болсонгүй энэ ч таалагдахгүй байна. Чи ийм заваа салъя ч гэдэг юм ингээл юм асуудал үүсээд идэг гэсэн. Тэгээд энэ нөгөөний тодорхой болгоо өөрийнхөө төлөвлөгөө гаргана гэдэг дотор гэр бүлийн амьдрал хүртэл хүүхдийн асуудал хүртэл бүр даашээ бидний ээжүүдийн аавуудын асуудал хүртэл ингээ орж иж байгаа байхгүй. Тэрэн дээр бас юу тодорхойлж байна гэхээр одоо ингээ манайх ч хоёр талд нэг аавд байхгүй ээжүүд маань байгаа. Тэнгүүд ингээ ээжүүдийн насыг ингээ тоцоолно шүү дээ. Миний амьдрал төлөвлөж байхад давхар эргэн тойрны минь хүмүүсийн амьдрал ингээ харагдаж байгаа байхгүй. Ингээ тэр чин цаасан дээр бүх юмаа болохаар ингээ амар ойлгомжтой болж байгаа шүү дээ. Тэгээд тэгэхэд хатам ээжийн болон одоо манай ээжийн наснууд хизээ хідэн настай би хизээнээс хизээ хүртэл юун дээр анхаарах хэвтэй. Тэгээд тэрийг ингээ гаргахад одоо жишээл манай ээж ингээ 60-д 70 хүрэж байгаа. Одоо л би ээжтэй чанартай 10 жилийг ядаж жилдээ нэг удаа аялаж гаргаж өгөхгүй юм бол дараа нь би харамсах байгаа байхгүй юу. Энэ төлөвлөгөө гаргана гэдэг нь өөрөө эргүүлээд би яг хэдээс хэдэн оны хооронд юун дээр илүү төвлөрөх үү? Би ер нь хизээ хин дээр илүү анхаарах уу? Яг одоо бол миний хувьд бол том хүн маань төвлөрлийн гол эзэн. Яад бол 12-оо төгсөж байгаа. Одоо ингээд бүгдэнд нь ч яах вэ? Зүгээр төвшөөл хэлж байгаа шүү дээ. За одоо яг энэ жил бол миний хувьд 12-оо төгсөж байгаа мөнхөш төр төвлөрөх жил шүү гэж тийм үү? Тэгээ би энэ үнийг ингээ мэдэрсэн надад бүр ингээ амар их баяр баясгалан төрөөд тэгээ би бүр энийг ингээ хүмүүстэй ингээ хуваалцмаар санагдаад тэгээд нэг тийм хөтөлбөр энэ төр номныхаа холбоотой ингээ хүмүүстэй уулзаж энийг шеэрлж хийдэг байсан. Тэгээ одоо тэр паузлцсан байгаа юм. Тэгээ ерөөдөө эмэгтэйчүүдийг ингэж үзээсээ үнэхээр амьдралыг өөр өнцгөөс харна. Тэгээ хэрэггүй зүйлсүүдээ шууд татгалзна. Шал нэмий цаг урж байгаа зүйлсүүдээс шууд татгалзна. Яа тэгвэл өөр амьдралыг төлөвлөж байгаа. Тэгээд хэрэгтэй зүйлсүүддээ илүү цаг гаргаж эхэлнэ. Тэгээд энэ аргыг, энэ зүйлийг заавал хийгээрэй. За. Тэгэхээр надад одоо сүүлийн ганц асуулт байна заяа. Тэрийг би түрүү асууя гэж бодож байгаа. Нөгөө нэг хойшлуулаад тэр юу вэ гэхэлэр олон охтуудтай айлд өсөх чинь бас алаан дунд л үсэн штэ. Би бас тэрийг бүр айгуусаа ойлгож байна. Тэгэл өсвөр насан дээр хувцснаас ахуулаад та чи миний тэрийг өмсөн чи одоо тайлмайл гээл те. Тэгэл ер нь ингээл алалцаал ингээл өсдөг. Гэхдээ нөгөө хүйс нэг болохоор том болчгороо нэг айгүйх ойлгодог. Тийм штэ. Надад тийг санагдаад байгаа хгүй бүр илүү ойлгодог. Хэрвээ хүү охин хоёртой айл байсан бол нэг илүү одоо яг чи бид хоёрын ихч нарыгаа ойлгож байгаа шиг ойлгохгүй байхаа гэж би анзаараад байдаг байхгүй. Тэгэхээр одоо энэ өндөрлгөөс харахад ээж болон ингээ 3 ихчийнхаа зан чанар те амьдралдаа хэрэгжүүлдэг тийм зүйлүүдээс нь одоо өөрийнхөө амьдралд ингээ авч үлдсэн те. За би ээжийнхаа энэ зан чанар ч юм ихчийнхаа энийг ер нь би баримтлаад явдаг шүү гэдэг шиг одоо манай нөгөө нэг дунд ихч маань надад тэгжээсэн аахгүй. Ингээл яг нэг аялаар явах гэсэн бид нар тэгсэн чинь за аялаар явж байгаа болвол би чамд хоёр л зүйлийг хэлье. Нэг нь аялаар явж байхдаа хоорондоо ерөөсө битгий маргаарай. Та хоёр гоё дурсамж бүтээх гэж явж байгаа учраас тэнд очиод хар бараан дурсамж бүтээх гэж яваагүй шүү. Тэгэхээр яаж ч байсан твчээл хүрээд ирээрээ аялал гоё байлгаарай гэ. Тэнгүүл хоёрт нь болохоор гадагшаа явахаараа юу авмаар байна. Чи үнэхээр тэрийг авмаар бай хүсчихвэл шууд аваарай.
Яагаад гэвэл чи тэр орон дараа дахиж хизээч ирэх юм блэ. Тэгэхээр ингээ өөрийгөө айгу аз жаргалтай болох худалдаа авалтыг ингээ шууд хийгээрэй гэд хэлчихсэн аахгүй. Тэгэхээр тэр бол яг манай дунд их чи би нэг бол ингээ гадагшаа явах болгоно ингээл бүр ингээ орж ирээд байдаг аахгүй. За ингэхгүй дээ, за тэхгүй дээ гэд. Ингээ бодоод яг нэг амьдралдаа ч юм ингээ хэрэгжүүлээд байдаг. Одоо яг чамтай адилхан манай эгчнэр одоо яг л ингээ миний сэтгэл зүйч шиг байдаг. Тэгээ эгчийг ч өөр төрлөөр сэдвэр ярина. Одоо сэтгэл зүйн наривчлсан сэдвэр тэр нь ярина, нөгөөх нь ярихгүй энэ гэл тэ. Тэрнтэй илүү мовтастэй одоо өөр гоо сайхан байх нь гээд эгчнэр ч ингээд өөр төрлөөр сонирхолтой доктор нөхөгдсөн тий. Тэгээд манай нэг эгч маань надад одоо сүүлд ингээл амар хурц хөхтэй байхгүй юу. Ингээ зэвүүн хөхтэй, загнаад байгаа ч юм шиг, ёжлоод байгаа ч юм шиг. Тэгтээ тэр үг нь яг үнэн байдаг. Тэгээ ингээл шантарч мантраал ингээ шамирсан болоод очиж штэ. Ингээ тусгаж байгаа л ингэнгүүт өөдөөс одоо дав. Тэ? Наа чин чамайг сайжруулах гэж л ирсэн тохиолж байгаа проблем. Тэг чи надад авчих юм бол чи одоо энэ байгаасаа л илүү одоо хүчтэй сэтгэл зүйтэй болно. Чи нэг энэс нэг юм сурыг гээд нэг юм ч болсон сурыг гээд наатаа хараач энэ гэдэг байхгүй юу. Тэгээд тэр ихчийнхаа одоо яг энэ хандлага энэ үзэлээр эмтлэн ингээд юмнуудад ханцаараа надаас ингээд суудсан байгаа. Сууж эхлээд байгаа байхгүй юу. Нээрээ тийш тэгэл одоо юмсыг харах яг ингээд ихчиг төсөөлөд ингээд хараад идэг болсон. Нөгөөх нь болохоор манай нэг одоо яг дээдлийн маань их амар юм сайхан сэтгэлтэй. Ингээл бусдын төлөө бүгдийг ингээл ерөөсөө ингээл термин энэ минь гэдэг байхгүй. Тэгээд одоо ингээд яг тэр ихчээсээ тэр чанарыг би ингээд сурах ёстой байна гэж яг ухаарчаа байж байгаа. Тэрийг бол бүр авъя гэж зорьжтэй өөрөө санаад гөрөө хомсргүйгээр авахгүйгээр бүр зорьж. Тий. Ерөөсөө тэрийг энтэй уулзуулж энийг ингээл бүгднгийн дунд менеж хийгээл ингээл аюу ингээл бүгдэд туслаал ингээл аюу гоё менеж хийдэг. Тэгээ би их жаахан тэр чанарыг ингээд сая сүлд маш их анзаараад энэ зүйл яг надад бас аюу дутуу юм байна гэдгээ олж ойлгосон. Тэгээ энийг бас авна гэж бодож байгаа. Манай ээжийн хувьд л би өмнө нь бол энд нь гомдоод идэв гэсэн юм. Одоо бол тэр гомдох ёстой биш, баярлах ёстой зүйл байсан байгаа байхгүй юу? Айлын хүүхдтэй ингээ маргалдангууд ээж шууд намайг буруутгана. Чи яада өгснээ ч би ингээ авруулах гад ч юм уу хамгаалуулах гад нөгөөд чи ингээ ээж мэжтэйгаа ч юм уу ах ихтэйгаа ингээ ирэхэд тэр чи мэдээж л өөрийнх нь ах их ээж аав нь ингээ өмөөрөө л орж ирж байгаа. Хоёр хүүхд хэрэлцэн зодтолцсон ч юм уу. Тэнгүүд ээж намайг хамгаалах болов гэж бодонгууд шууд тэр айлтаа нийлээд ингээ гуруула над руу дайрн заяа. Чи яах гэж тэгсэн даа чи болдгоо даа гэл ингээд тэл би ингээ багтаа тэрэнд амар гомддог гэсэхгүй ингээл яагаад ээж миний эсрэг дандаа идэм бол гэл одоо ингээл ээжийн дүүн ингээл нэг болгонд би ээж дүү чин тэгсэн мэгсэн гэ тэнгүүд эсрэгээрээ дүүгээ өмрөөд намайг чи яах гэж тэгээд би тэрэнд нь багтаа аяг гомдоод идэв гэсэн. Тэгтээ би нэг ингээд аягүй олон жил ингээд бодоол яваал ингээд энийг бас өмнө нэг өөр юм дээр ярьж лээсэн. Одоо тэр бодлоос дахиад өөрчлөгдөж байгаа байхгүй. Яаж өөрчлөгдөж чинь гэсэн чинь энэ өөрөө надад ингээд нэг юм бодлыг суулгасан. Тэр нь болохоор одоо би ямар нэг зүйл болоход хизээч одоо зөвхөн өөрийнхөө өнцгөөс харж улаарч дайрдаггүй юм байна гэж ингээд зүйлүүд анзаар. Яагаад тэгэхээр нөө багаас маань ээж намайг ингээд нөгөө талыг ингээд зөвтгөж ярьсаар агаад би тэр нь гомдоод идэг байсан ч гэсэн одоо ингээд асуудал олонгод би эхлээд нөгөө үнэ буруутгана. Станараа ингээ миний зөв юм шиг. Тэгээ миний ингээ гал намжаад тайвширсны дараа би буцаад нөгөө хүний талаас юу зөвс юу миний буруу юм бол гэ ингээ боддог байхгүй. Тэгээд тайвширсныхаа араас ингээ бодоод би ингээ амар хурдан иргэдэг, буцаад хурдан уучлалт гуйчдаг. Тэгээд энэ байдлыг би ингээ бодож чи энэ ер нь гэхдээ явж заримдаа ингээ давуу чанар болдог байхгүй юу? Тэгэхээр би энийг бол ээжээс авсан. Ийм юмнууд авсан байна. Тэгээ ингээд сонсохоор ингээ эмэгтэй хүмүүс хин нэгэн ихчийн дүүнэр аав ээжийн хайртай охин л байгаа байхгүй. Тэг ингээл бодгоор амьдрал ингээл хатуу бай, чанга бай, хүчтэй бай, бууж өгөхгүй бай гэд шаардаад байгаа боловч бүгдээрээ л нэрээ те хин нэгний хайртай охин, хин нэгний хайртай дүү байгаа. Тэгээд тэднийхээ нүдэнд бас жоохнороо харагцаар л байгаа байхгүй тий. Тэгээ бид нар ч ихсэн ингээл сайн ээж байх гал, сайн хань байх гал үргэлж хичээгээл яваад байгаа. Өөрсдийгөө ингээ хайрламаар ингээд санагдлаа. Сая сонссон чинь тий. Өөрийгөө баг хүчээр хэлэх хэрэгтэй тий. Өөрсдөө их татуу байх, хатуу хандахгүй ингээд
бид нар чинь ч гэсэн хүн те. Тэгтээ аль болохоор сайнараа л хичээгээд байгаа. Тийм болохоор заримдаа ч гэсэн өөрийгөө уучлаад өөрийгөө хайрлж ямаар л яг тийм мэдрэмж шууд ингэж хүчтэйгээр орж ирлээ надад. За тэгээд ер нь ингээд дуусж гин. Маш гоё Элен Далангуй ярилцсанд баярлалаа. За намайг бас уурж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээ би нөгөө анх удаа хоёлаа чи нүүр төлж уулзж байгаа ч гэсэн бүр хизээний танил шиг надад тийм мэдрэмжтэй орж ирээл хөөд хоёлаа шууд өө сайн уу мэн үү гэж яриад тэгээ. Тэгээ нөгөө бас нөгөө подкастууд сонсч байсан учраас бас тийм мэдрэмж төрсэн байж магадгүй. Одоо нэг иймэрхүү сэдвэр ингэж яригдах баах гэдэг нэг тийм юугаа авцсан байсан учраас ярилцлагад их тав тухтай байлаа. Тэгээд бас ойролцоо байгаа нь чи тэр нөө хоёлын их нэртэй юм байна шүү дээ. Хоёлаас яриа юм байна шүү дээ хоёлаа. Тэгээд нэг ярахад бас тэгэл ярьчих гээд тий. Тэндээс одоо наа ингэ дуусах гээл ингээл юмаа өргөөлээ. Би дуусахгүй ингээл ийшээ хараад. За тэгээ ямар ч байсан урилга маань хүлээж аваад хүрэлцэн ирээд сонирхолтой яриа өрнүүлсэнд төлөөнөөдөө маш их баярлаа. За тэгээд ивент итгэгч яхаа. За энэ ивент итгэгч бол өстой нэр үнэхээр талархууштай газар байна. Тий. Бид бас ингэж ярьж суух тий үзэгчдэд ингээд хүрэх боломжийг ивент итгэгч байгууллагууд л олгодог ч тий. Тэгэхээр энэ ивент итгэгч газар та хаанах вэ? Mind Cosmetics-ийн Mind Me-г хүүхдийн брэнд. Ээж охтын брэнд ахгүй юу? Тэгэхээр охинтойгоо хамт энэ шампуныг хэрэглэж болно гэсэн үг. Охтод хүн хүүхд хоёр хоёул юм шүү дээ. Тэгээ нөгөө нэг ээж охин хоёрын чанартай цагийг гаргах үүднээс энэ бүтээгдэхүүнийг анх гаргаж ирсэн юм байлээ. Тэгээд нөгөө охтууд чинь нэг ээжийн уруулын будаг модгийг хэрэглэх гэдэг шүү дээ. Тэрэн шиг яг нөгөө ээжийн шампуныг хэрэглэж болно. Тэгэнгүүтлээ энэ ч бүр юм усны мист байгаа. Үг багт нь аваад зүгээр. Одоо энэ усны ингээд тос байгаа хгүй зүгээр. Энийг бас ингээ охин төрхөж болно. За. Ямар гоё юм те. Тэгээд энэ болохоор ингээд тижээлийн тос байгаа хгүй. Тэгвэл бас охин хэрэглэж болно. Ямар хөөрхий юм те. Тэгээд нөгөө ээж нь охиндоо ингээд хэрэглэж байгаа юмаа хэрэглүүлээд ээж охтын чанартай цагийг бүр ингээ гаргах зорилготойгоор энэ хүү бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирсэн юм байна. Өстой гоё юм байна. За баяр үргийн ийм гоё бүтээгдэхүүн. Энэ бас юу вэ гэлээ сонирхоо явж байгаа юм. Энэ бас ээж охины зурагтай болоод явчихлаа. За эдрийг бэлгэлж байна. Баярлалаа. Тэгээ охинтойгоо дагнаа чинь бас чухам юм байлээ шүү дээ тий. Амар. Тэгэхээр хамтдаа хэрэглэж болох нэ. За дараагийнх нь манай ивент итгэгчээр нь Бабуня гэ би нэг л эвгүүч хэлээд байгаа шүү. Бабуня гэдэг энэ бид таны жаргалын элч гэдэг уриатай юм цэцгийн дэлгүүр оролцож байгаа оролцогчд маань яг ингээд зориулаад за ингээ энэ хүн оролцож байгаа гэхүүл тэгвэл энд ийм цэцгийг бой, ийм өнгөөр ингэж бой гэж зориулж боолгоод манай нэвтрүүлэг рүү явуулдаг байхгүй юу? За баярлалаа. Энэ гоё цэцгийн баглааг бэлгэлж байна. За баярлалаа. За бэлгээр болуулаад байгаа. За стаг баярлалаа. За тэгээд подкасттай маань хамт байсан ээжүүдтэй маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.